асуулт байна. Доотлын сармасаа ер нь будах ёстой мó? Будахлаар бүр амар болоод байгаа ч юм шиг саримтаа санагдах юм аа. Нэг удаа тэгсэн шүү дээ. Ингээд айгүй гой сармастай эмхтэй харна. Таас гой харагч जैन дээдл доотлыг будчих гэсэн чи. Би яг аалз шиг харагдаад миний нүд яг аалзчлаа штэ гэд. Тэгээд тэгсэн чи би ингээд дотроо Тэгэж тийм би ерөөсөө тэгэж бодож харж үзээгүй юм биш тэгээ. Би яг миний нүд гол нь ингээ харалцсан тэгснэг явах гад баг энэ чи хоёр тийшээ алхалаа гэл тэгсэн чинь би бүр санаа зовоод яг бодсноо хэлсэн байна. Тийм би нэр яг тэгчүү дээч гэж бодох шиг тэгээд тийм яг л тэгэхээр тийм урт байгаад будаад яавал тэр чинь бас ихтэй өөр юм байлаа. Хүн тэгэж харагдаад чамаагүй будах хүсэлтэй хүн байна. Тэгтээ хамаагүй жишээ шүү. Тэгээд доод ингээд сурмасаа ер нь би өөрөө будах дуртай болохоор би буддаг л гэж хэлээд байгаа. Учир нь минийх тийм урт тишэлтэй. Тэгээд ингээд будчихлаар надад арай л нэг тийм эмхтэй л их санагдаад байдаг. Айгүй инээдтэй уучлаарай. Инээ түрээд гоё юм харин гэхдээ. Тэгтээ яг л ингэж бодоод байдаг. Гэхдээ тэр аал золоод байгаа шалтгаан чинь нөгөө энэ нь айгүй их юм дэргвэр доошоо дэргвэр ихэнх нь юм шулуун харагддаг шүү дээ сурмас чаа. Тэгэхээр аалз басан зөв буруу юу? Тэр яг хов хүнээс л тийм байх сурц би бол аалз болохтой дуртай байх болно. Үргэлжил би аалз болох бас дургүй. Хүүхнүүд ингээд доод сормосоо будаал байдгийн. Будаж үзчихсэн сормосныхаа будагны үзүрээр нэг айтайхан ингээр бас л үнэхээр яг аалз яг оноод хэлцээ. Надад бас эвгүй санагддаг. Сайн байцгаана уу бүсгүйчүүдээ, охтуудаа, эмэгтэйчүүдээ бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Өндөр өсгийт подкастын шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За бид өнөөдрийнхөө зочныг урьж авчирсан байгаа. Өнөөдрийн зочныг ихэнх бүсгүйчүүд манд мэдэж байгаа байх гэж бодож байна. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр өмнөх дугаарын зочноо бид дахин студидтэй урьсан. Энэ бол мейкап артист Инх Заяа. Тэгээд зочин маань дахин ирсний учир гэвэл нэгдүгээрт бид нэр өмнөх дугаар дээрээ дутуу орхиж ярилцсан олон зүйл дутуу орхицсан байгаа. Ярьж чадаагүй байгаа. Хоёрдугаарт олон бас үзэгч, сонсогч бүсгүйчүүд маань дараагийн дугаар хизээвэ гэж их асуусан байлээ. Тэгэхээр бид нэр дараагийн дугаараараа эргээд уулзж байгаа нь энэ юм шүү. Ингээд өнөөдрийнхөө зочинд энэ өдрийн мэндийг хүргэе. За, Эмада бас өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндээ. Зочиндоо өдрийн мэндээ. Сонсогчдоо сайн байцгаана уу? Тий, өнөөдөр бүгдээрээ бас дахиад л нөгөө мейкапа ярина. Гэхдээ гадаа маш их хүйтэн байна. Нэмэлт асуултууд их байна. Гадаа хүйтэн байхаар бас нүрээ яах вэ гэж бодоод ирсэн би өнөөдөр бол энэ хүүтний улиралд чинь эмэгтэйчүүд, бүсгүйчүүд ялангуяа Монгол бүсгүйчүүд ямар амар хүнд цаг уурт энэ арсыг арчилж авч явдсан бэ л гэж бодож явлаа. Тэ? Тэгэхээр би ч гэсэн гарч ирэхдээ нүрээ яаж бодох вэ? Нүр маань муухай арзаачвал яана? Арзаас нүртэй ойлон ч одоо төлөөлөл болоод сууж иж өөрөө муухай байж болохгүй гэл юу хэрэглэх вэ гэд жишээ нь бодолтондоо бодоход бүх юм маань чигшүүлэх байлаа да. Крем маань чигшүүлдэг, крем, праймер маань чигшүүлдэг. Суур тосооч бараг 2-3 нялал гарал. Хижээж л нөгөө өвөл болохоор бүр 100-аас илүү дамаанда хүүтэн болгоцсон бараг л хагараад байгаа байхгүй нүр маань уурашаад л. Тэнгүүт тэгэл тэрэн дээр маш сайн чихтэй гоё юм гялалцсан толгор харагдуулахын тулд маш сайн чигшүүлж гарч ирлээ. Өмнөх дугаарыг Инх Заяа бүтэн үзсэн үү? Ярьж байгаа явцад хүн сэтгэл хөөрөлдөө автаад хоёр хөтлөгчийн асуултанд сатаарад өөрийгөө тэр болгон 100% яг анзаараагүй байдаг ш. Дараа нь сонсохоор хөөх би чи юу хчээвэ? Аваа штэ. Энэ дутуу үлдсэн юм байна ч гэдэг юм уу? Сонсогчд ингэж хүлээж авдаг юм байна. Ийм хариу үйлдэл үзүүлдэг юм байна. Юм бацсан уу? Боцсон би чи одоо яас их л гэдэг юм. Ингээд шууд хэлчихгүй гэдэл. Эсвэл яас их нуршиж нэг үг хоёр үгээр шууд хариулчихгүй тэгэл үргэлжлүүлээ л дэмптэйгэл одоо дараа нь хэрвээ яавал өстой нэг маш товчхон шууд хэлнэ гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ зүгээр дээ зүгээр. Яг ингээл гол юмаа л хэлээрээ заяа хөөе гэж өөрийгөө өстой барайл ирлээ шүү дээ. Тэгэхгүй бол бас өмнөх дугаар дээр чинь бид нөгөө бас сануулах нь зүгээр ах тий үзэж байгаа сонсогч бүсгүйчүүдтэй өмнөх дугаар дээр бид Заяагийнхаа хийдэг одоо яг үндсэн эхлээд үндсэн мэргэжлийг нэг асуугаал тэгэл цаашаага яриа яг мейкап тал руугаа ороод бид нөгөө арьс арчилгаа гэхээсээ илүү бас мейкапыг яаж зөв тавих ёстой юм тий будаг шунхаа яаж зөв авах ёстой юм гэж ярьжсэн. Тэгэл дундуур нь арайч уйлж байгаахан шиг инээгээл тэгэл яриад явжсэн та хэдүүлээ. За тэгээд
одоо биднэрт үргэлжлүүлэх зөндөө асуултууд байгаа. Тэгээ бид нар чи юу ярьж байлаа юм аа? Би бол санахтаа будаг сонголтыг ярьсан. Хаанаас яаж авах уу гэж ярьсан. Бас бичиж байгаа бүсгүйчүүд дотроос энийг асуух хэрэгтэй юм гэсэн юм асуултууд байсан. Ингэцээ яг үйлчлүүлэгчд нь орж ирээ үзсэн байсан. Тэгснэ ингэцээ тэгсэн. Маш чанартай бүтээгдэхүүнээр буддаг, сэтгэл гаргаж буддаг, хаашаач нүүсэн байсан, араас нь дагаж очиж бодуулсаар байгаа гэсэн сэтгэлүүд байж байсан. Тэгэхээр будагны чанарын талаар яриул ямар уу? Чи өнгөрсөн дугаар дээр нэг асуугаад мухарж амжаагүй тэгсэн шүү дээ. Ингэсэн одоо санчлаа. Ингэсэн ямар будгийг яаж сонгож авах вэ? Ихэнх будаг ингээд худалдаад авчихлаэр чанаргүй байдгаа. Ингээд яг гаднаас нь харахаар гоё л будаг харагдаж байгаа. Тэгээ аваад түрхээд нэг цагч тогтохгүй нөгөөх нь бар зайдаг, сар зайдаг. Тэгэл нөгөө гоожоод урсна гэдэг те. Урсдаг ийм будагнууд байдаг. Тэгэхээр будгаа яаж зөв сонгож авах вэ гэл тэгээ хідүүлээ нүүрний кремэн дээр яг ярьж байгаа тэгээд дууссан байгаа. Тэгэхээр тэрнээс цаашаа зөндөө л будаг байгаа те. Тийм би хүмүүстэй айл болох нөгөө нэг ойлгомжтой тэгээд хинбуунч сонгоод авчвал арай нэг амар байх үүднээс нь айгүй их нуршаад олон юм ярьсан байж магадгүй. Гэхдээ нөгөө өнгийн ямар ч үсэн яаж сонгох дээр яриад дараа нь кремээ ингээд авчаарай гэд дууссан. Тэгээд тэрэн дээр болохоор өргөжлүүлээд явхлаарэ тэгээд сүүдэр гэл явна. Гэрэл сүүдэр гэд. Гэрэл сүүдэр дээр болохоор тэгээд ер нь өөрийнх нь үндсэн кремний өнгнөөс 3 тонн цагаан, сүүдрэхээр 3 тонн бор олчихчих. Өөрөөр хэлбэл би өөрийгөө 3 тоо гэж үзэх юм бол надаас урагшаага 1 тоо 3 2 1 гэд нэг нь миний гэрэл болж 4 5 6 ч юм уу 5 нь миний сүүдэр болно л гэсэн үг. Тэгэхээр магадгүй би кремээ 3 номерыг авлаа гэж бодоход 5 номерын крем миний сүүдэр болохоор хэмжээний бор байхаа. Тэгээ ингэж бодож аавна. Тэгэхээр тусдаа сүүдэр гэд гардаг болцсон болохоор та хэд маань ингээд одоо хуурай сүүдэр, тосон сүүдэр гэд хоёр төрөл байгаа даа. Миний хувьд бол анхлан суралцагч нарт тосонгийн санал болгох. Тэднэрт илүү нөгөө крем тараад сурцсан хүн чинь тосон юмгаа айгүй айтайхан тараачдаг байхгүй юу? Нэг зовхгүй. Та нар порлонороо ч юм уу юугаар ч юм битээ те. За алдаа гаргалаа гэхэд хурдан уусчдаг учраас тосон нь анхандаа амархан. Тэгээд тосон дээр бол ерөнхийдөө л Монгол зарагдаж байгаагаар бол бор одоо тэгээд нэг нэм хүүтэн бор, саарл бор гэх юм уу хоёрхан л өнгө байгаа. За тэгэл бор хүмүүс нь жоохон улаан борыгоо хэрэглэж чинь. Цагаан хүмүүс нь жоохон саарл борыгоо хэрэглэж чинь. Ингээд хоёр л байгаа. Хуурайны ядын гэхэлэр хуурай нь болохоор пудр мөдөр тавиад буюу нүүр хуурай олцсны дараа тавиул зүгээр. Тэрнээс ч нойтын крем дээр шууд хуурай сүтэр тавихгүй. Тэр нөгөө зунгаарлалтад бүтцийн өөрчлөлт гарчдаг байхгүй. Тэгэхээр та хэд маань шууд тосонгороо явал илүү нөгөө нэг их айхтар бодмол харагдахгүйгээр нүүрнийхээ одоо анатомиг гой зөв гарах нь гэсэн үг. Анатом ч угаасаа нөгөө гэрэл сүтэр одоо та хэд маань нарны өдөөс ч юм уу болохгүй л одоо студийн гэрэл бол жоохон алдуулчих гээд байдیں۔ Тэгэхээр нарны гэрэл айгу өвний хэлнэ. Одоо ийшээ харахаар хамарны доор сүтэр үсчээд хацар шанаан доор сүтэр үсчин гэл энэгээрээ багцаалдаад. За бүр товчлоод хэлээ гэх юм бол сүтрний өнгө буюу бор улаан өнгө чинь таны жижигрүүлмээр байгаа хэсгүүд дээр л тавьчихад болж байна. Томруулмаар байгаа буюу таны одоо өрөө арай богинохон эсвэл одоо дух арай жижигтэй ч юм уу хэсгүүд дээр тавьчихад томроод харагдчихна. Тэгэхээр нэг нь жижигрүүлээл нэг нь томруулах үүрэгтэй юм байна гэж ойлгочиход болж байгаа. За жишээ нь өргөн хамартай байлаа гэхэд хоёр талаас нь хасаад ингээд будчихар чинь л нарийсаал ороод ирж байгаа юм байхгүй. Тэгэхээр л ингээд томруулан жижигрүүлнэ гэсэн дүрмтэй. За өнгөн дээр болохоор өөрийн төрхт кремний өнгөнөөс урагшаа хойшоогоо 2 өнгө тоогоор нь шүү. Хойшлуулж урагшлуулад ботчиход болж байгаа. Энэ дээр нэг асуулт байна багшаа гэдэг. Яг энэ гэрэл сүдрийг тавьж явах явцад гэрэл маш их чухал гэдгийг мэдрээд илээ. Тэгээ ингээд эндээс дээрээс гэрэл тусах ёстой байдгүй. Эсвэл яг цонхны гэрэл рүү өөдөөс нь харж будахаар жоох ингээд харахаар толинд энэ талаасаа ч юм уу нөгөө тал нь сайн харагдахгүй ч юм уу ийм ерөөс гэрэлнээс олж буруу зөрөө будаад ах шиг байна. Яг үнэ. Манайхан ч нөгөө 0-ын ч юм уу гэрэлд 0-доо л их бочдөг штэ эмгтээчүүдтэй. Тэгтэл 0-ын гэрэл болохоор яг ихц дээрээс тусдаг болохоор тухан дээрээс тод гэрэл өнгөт нүүрлөө сүдэр орж ирдэг байхгүй юу. Тэнгүү тэр бол та яг ялгахдаггүй. Яагаад нөгөө мейкап артистууд нэг юм тойрол бөөрөнхий гэрэлтэй ч юм уу те. Яг ихц өөдөөс нүүрлөө ингэж ялсан гэрэл тавьж яах гэхэлэр тэрэн дээр л айгүй их нөгөө сайн харагддаг. Одоо тухайн хүн зөв буруу одоо ингээд хоёр тал яалтчгүй нүүд хамар чих өрөө шанаа гэхээр хоёр хуваажл бодох гээд байгаа байхгүй юу. Нэг талаа харьцуулаад харчдаг гэсэн. Контр тавихтаа бид нэр хөөрхөн ингээд хөмсгөө нь арай амархан тий. Хөмсгөө бодохдоо ингээд ижлэхэн бодчихсан гэж хичээгээд бодож байгаатай адилхан сүүдрийн хоёр талдаа яг ижил тавих гэсэн гээд тавихтаа яг урдаасаа болж игэл
болохгүй бол утасныхаа спичгийг ч юм уу асаагаад ч юм уу яг их зурдаасаа тэгээд ингээд хөдөлгөж харах юм бол илүү нөгөө сүүдэр нь мэдэгдэнэ. Дээрээс болон доороос ганцхан хажуу талаас гэхээр шууд зөрчтэй. Тий. Бүр ингээд гэрэл байхгүй манад ямар ч тийм гэрэлтэй тал байхгүй гэж үзвэл нарантай одоо цонхны яг их зурдаас одоо бөөрийнхөө төлөө барьж зогсож байгаа л ингээ хараад сүдэрт чинь гэрэлт чинь өсгүүдээ хараад бодвол бас арай зөв гарч ирнэ гэсэн. Гэрлнээс гадна тойл хэр байдаг бол миний нэг алдаа байдаг юм уу сурц пудрны алгахын чинээ тойлондоо би хаач байсан том тойл хажууд байж хахад би ерөөсөө жижигэн тойлоо барайл бодон дээр ч юм уу сандал дээр суучдаг. Яагаад туул намайг нэг нүрэ бодож байгаа харснаа. Чи яаж ийм юмд харж ингэж боддог вэ? Энийг аваач гэх нэг том тойл өгöd. Тэрэнд нь би тэгсэн чи харсан эвгүй санагдаад байгаа шүү дээ. Тойл хэр нөлөөлөх үү? Зөв би өөрөө ч гэсэн жижигхэн тойлонд одоо тэнийхээ тойлонд хараад бодчихсон шүү дээ. Тэгэхээр тэр бол нөгөө деталь харахад илүү деталь гэдэг нь наривчилж одоо тий ойрхоноос ингээд алдаагаа харчаад гэхдээ заавал хамгийн сүүлд нь том тойлондоо ингээд гүйцэтгэлээ заавал харах хэрэгтэй. Та ингээд жижиг тойлондоо заримдаа би жижиг тойлонд үнэхээр л гоё болоод өстой гоё харагдал анга талент очиод харангууд би нэлээдээ өөрийгөө боб оруулгацсан байхгүй юу. Тэгэхээр ингээд яг өнгөний ялгарлыг сайн ялгахгүй. Гэхдээ жижиг үйлдэлүүдийг чинь л аягуусан харуулна. Өөрөөр хэлбэл та нүд, хөмсөг, одоо хамрны сүдэр гэх юм арай тийм нарийн зөөлүүд дээр бол жижиг тойл танд тусалж байгаа ч том зөөлүүд дээр чинь бол тэгж сайн туслахгүй. Учир нь ингээд ижил буруу. За хамраа жоохон буруу зурхад л таныг одоо хамрыг чинь дали эсвэл уулаас жоохон хамрандаа асуудалтай байтал тэрийг бүр тодсгоо тажчихдаг ч юм уу ингээд нэмэртэй биш дордуулчих гад байдаг. Тэгэхээр жижиг дээрээ бол деталь бүр нүдэ контрон те ингэж харьцуулдаг хөмсөг гээд ингээд уруулч юм уу те бүр юм гоё нарийн ойрхоноос ингээ харахгүй л болохгүй юмнуудаа л хийвэл зүгээр. Түүнээс том тойл хажууд байх хэрэгтэй. Гараад бүхтэй том руугаа харцаал гарахгүй л бол тийм. Би чамд нэг өөрийнхөө туршлагыг хэлэх үү? За. Миний туршлага биш үү? Нэг ингээд том тойлонд биш үү? Том тойлонд харахгүй жижиг тойлонд харахаар нэмээд идэг юм билээ хүн. Ингээл улам нэмэл арай болохгүй ч юм уу гэдэг ингээд нэмсээр байгаад тэгээ том тойлонд очиад яг тод юм аваачаад тавьсан байдаг. Харин том тойлонд ингээд нийлэнхүйд нэг хараад бүр деталь юмаа ингээ ойртоод тойл руугаа бүр ойртож жагаад ингээд нүд мүдэ бодчаад дахиад ингээ холдоод ингээ ойртоод ингээ хараад байвал зүгээр юм билээ. Тэгэхгүй ганцхан жижиг дээр ингээд дэсэн чинь би бүр ингээд нэмээл давхарлаа гэсэн чинь зөвхөлтэй амар хүн болж хувирсан шүү. Харин тийм. Тэгэхээр хоёр толоо хослуулаад явчвал зүгээр. За тэгээд сүүдрээ дуусчингуудаа та хэд маань одоо гэрэл гялалтсан одоо тийм нэг хайлайтер яг саашиг. Гэтэ тэр маань одоо сүүлийн үед бүр крем шиг болчих юм. Нарийнхан одоо ингэ шинхэн. Тэгээ тийм юм төрхөж олно. Үгүй гэвэл ерөөхдөө тэгээд гарч одоо тэгэл одоо төгжиж олно л гэсэн үг. Өвлийн уйлралт болохоор хамгийн одоо тоосчлт арай нэг багассан үе байдаг болохоор харьцангуй та хэдэг заавал бүдэрдээд хураа олгоод давшаад гарах шаардлагагүй ч байж болно. Сайхан одоо мистер ч юм уу эсвэл ингээд гарахад бол гэмгүүтэй. Ерөн зүгээр. Сая саа гэсэндээ шинэ жилээр бол яг хуу жоохон гэлцчээ гээл нүднийхээ урдуур хайгуур жоохон саа ингэчмээр байдаг. Тэгснэ заримдаа нэг ядарсан үед өнөөдөр нэг ядраад ах чинь нэг өөрийгөө жоохон цогдөг болох чиг нэг саа ингэчмээр санагдаад байна. Тэгснэ бусад хүмүүс энгийн үед харахтаа гүү нот юм сүртэй гэлцсэн гэж хэлэх болов гэж бодох юм. Энэ саа ер нь энгийн үед мэгтэйчүүдэд хэр зохимжтой юм болоо өдөр тутамдаа. Яг уу саа болохоор яг саанд одоо ингээд их том ширхтээ саа жижигхэн юм нарийн ширхтээ саа гэж байгаад байгаа байхгүй юу? Нарийн ширхтээ саа нь өдөр тутамдаа их зүгээр үдээ. Өөрөөр хэлбэл ёстой нөгөө гялалцаж тодтосгож харагдахыг хүсэж байгаа зүйлүүдээр буюу одоо хүмүүсийн хамгийн сайн мэддэг нүдний ухархан дээр буюу уг хэсэг дээр илүү тавиад байгаа шүү дээ. Тэр чинь нүдийг урагш нь одоо урт болгож харагдуулах. Дээрээс нь тэр хэсгийг ингэж одоо нүдийг юм нээлттэй цоглог юм харагдуулах зорилготой. Хүн одоо та хэд маань мэдэн штэ нүдний хөхрөлт хүнийг яаж ядруулж харагдуулдаг гэлээ те. Тэр хэсгээр гэрэл өгж байна. Гэрлийг улам хүчтэй хүч нэмж өгж байна л гэсэн. Хамрын үзүр дээр өнөөх гэрлээ ахаад хамрын үзүр дээр тавихад хамар илүү шонтоогоод гэрлийн хүчийг нэмж өгдөг л утгатай юм уу да. Ер нь бол нүдний ухархаа урд хэсэг дээр тавьдаг нь урагш нь одоо хол нүдтэй хүмүүст бол их зүгээр. Ядарсан үед бол тийм нарийн том ширхэх нь болохоор ерөнхийдөө гойлондоо болоо явчихдаг. Том гэдэг нь болохоор яг ингээд гарт нүдэнд энэ талтууд нь харагдах үз хэмжээний гялалцах чадвар ихтэй гэсэн үг. Нөгөөх нь бүр ийм нарийн маш ийм ширххийн хүн хараад мэдхээргүй. Нийлэнх үед нь л харж мэдхээр. Энэ нь болохоор шингэнээр бас гардаг болсон. Тэгэд мэддэхгүй болохоор ингээд нүүрэндээ тавихлаар нүүр маань ингээд
хөдөлгөөнд ингээд нэг тийм айгуу гоё хүмүүсийн ямар гоё гялцсан гоё арьстай юм бэ гэл тэгдэг юм шиг харагдуулдаг юм нөлөө. Тэгээ эфир дээр бол хит гялцуулах нь эсэргээрээ бол аюурч. Эфирийн одоо энэ одоо студийн гэрэл болохоор гялцах нь ихтэй дэрэнгүүт эсэргээрээ нөгөө хүч нэмдэг гэдэг утгаараа миний нүүрэнд хит их хүч өгөөд би тэр чигээрээ маш том цагаан нүртэй ч юм уу том шанаатай хамттай гэж тэгээ бөөнхийн нүур маань бүр ингээд тодтолчихно. Тэгэхээр хаана яах гэж тавьж байгаагаа сайн мэдгүй. Ямар үед гэдэг нь амар чухал болчихж байгаа. Саа гэсэн чинь санчлаа. Хүүхэд байхдаа нөгөө саа гэдэг зүйл ийм зүйл байдгүй байсан шүү дээ. Тэгэхэд би нөгөө бороо саа гэдэг л нөгөө ийм нарийнхан саа гэдэг юу гэж ямар саа гэдэг лээ. Тэдний чинь ингээд жижигхэн хэрчээд тэгээ вазелин дотор хутгаж байгаад албаар эндээ төрхтэй байсан шүү дээ. Тэр санаанд орчлоо айгүй хөвгчлээ. За хөмсгний асуудал бас асуудалтай. Зарим эмэгтэйчүүд бол өөр ингэсэн хөмсгтэй байгаад түүнийгээ боддгоо за багсаар ингээд айтайхан яваад байдаг. За зарим эмэгтэйчүүд хөмсг багтай шивүүлсэн байдаг. Эсвэл бүр шивүүлээгүй зүгээр будгаараа зохицуулаад яваад байдаг. Хөмсгтэй эмэгтэйчүүдийн хувьд одоо манай инх цаягийн хөмсгийг харахаар нэх гоё ингээд жирвэтэл будцсан байна уу? Эсвэл ингээд наалтцсан байгаад байна уу? Ингээд тэр нь ялагдахгүй. Харин нууцасаа энэ юуны нууц вэ? Зарим эмэгтэй хүмүүсийн хөмсг нэг юм гоё нэг юм түрхээд байдаг санагдав. Түрхээд ч байна уу? Хөмсгөн дээр болохоор юу одоо хөмсгний будгийг 3 төрөл будаг гадар байна. Яг зарагдаж байгаа. За нэгт тенер буддаг эмэгтэйчүүд байна. Хоёрт юугаар харандаагаар будаж байна. Гуравт болохоор гээлээр будаж байна. Гээлэнд нь заавал багс хэрэгтэй. За харандаа нь болохоор ингээд үзүүрлдэг харандаанууд байна. Эсвэл зүгээр л юм бөөрөнхий үзүүрлдэг гэдэг нь болохоор одоо юм зориултын юм нөгөө нэг хөмсгний одоо цаас зүсэг чиг юмар ингэж үзүүлж байгаа зурангууд тэрний юм өс шиг юм нарийнхан гаргадаг ч юм уу тийм юм байна. Зарим нь болохоор одоо тогтцоор нь ингэ дараалуулаад хэлээ. Хамгийн муу нь тэн. Тэгээд харандаа, тэгээд хамгийн лаг нь гээл. За гэлээр болохоор хүмүүсийн нэгт сураагүй нь хэцүү. Хоёрт гэлний багсаар заавал буддаг болохоор ингээд хөмсгөн дээр багсаар ингээд зурна гэдэг амар штэ. Энгийн хүмүүст айгүй төвхтэй юм шиг байна. Бид хэд болохоор нөө багсаа айгүй хатуу юм нэг чулуужуулсан юм шиг юм нэг хатуу сэлэм шиг болгочдөг. Утга шиг эртээ ямар зурдаг учраас ингээд нөгөө биднэрт бол нэг төвхтэй бол биш. Тэгээ та хэд маань ч гэсэн тийм болгочвол бас зурхад амархан. Тогтцоо бодвол гэлэн зүгээр. Хэрэглээ сурчвал бас зүгээр. За тэгээд хөмсгөн дээр нэмэлтээр сүлд энэ хөмсгийг наадаг одоо ширхийн илүү тодсохдаг гэд ийм савн одоо наадаг савн бас ийм гээлүүд зориултаар гараад ирсэн. Гээл нь болохоор яг л нөгөө нэг ийм нойтон гээл одоо өсөн төрхтэй гээл шиг мөртлөө хөмсгнийх буюу илүү өтгөн цавуулгын бүтцэн аягүй сайн болохоор ганц ингээ өргөөл босчтой. Тэгээд босгож байгаагийн учир нь болохоор илүү тийм нөгөө өсний ширхгүүдийг ингээ тод харагдуулах гад одоо илүү одоо Монгол эмэгтэйчүүдийн будалтын онцлог нь хөмсгөндөө байдаг байхгүй юу? Тэд маань хөмсгөндөө аягүй дуртай. Хөмсгөөл гоё жирмийсэн сайхан те хан гардын дэвлт шиг сайхан байвал гоё гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр хөмсг маань тод жиргэр сайхан хар хөмсг гэдэг ч юм уу хөмсгөнд их ач холбогдол өгдөг учраас л шивүүлэн байран гоё харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр л за шивүүлж болно. Тэгэл ямар ч үлээс өөртөө цохиулаа шивүүлчин. Тэгээ шивүүлсэн ч гэсэн будаал яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ зэрэгэл гээл юм уу за харандаа ч сүүлийн үед сайн харандаа одоо бенефитийн ч юм уу нэг харандаа сонголоо гэхэд бас удаан тогтцтой. Тэгэхээр чанар дээрээ бас нөгөө брендийн сайнаас нь сонгочих юм бол харандаан дээр бас чанар бол мундаг болчиход байгаа. Тэгэхээр та хэд маань одоо би одоо жишээ наагаал өнөх гэлэл хэрэгэлсэн. Наачхлаар нэг цаг их хэмэндээ. Юу наагаа? Юу хөмсг наацсан гэсэн үг юм уу? Нөгөө гээл байдаг гэдэг байгаа шүү дээ. Тэгээ зориултын одоо өсний одоо та хэдийн одоо нөгөө мэддгээр хэлэх юм бол эрэгтэйчүүдийн төрхтөг нэг гээл байдгүй юу нэг юм. Өсөндөө төрхтөг үү? Тийм нэг ус шиг харагддаг нэг өнгөгийн гэлнүүд. Тэрэн шиг л. Гэхдээ хүрээд үцхээр юм ялцгансан. Тэд нар чинь аюу гой наалддаг байхгүй юу? Тэгээ өөрийнх нь үсийг ингээд цааш наачин гэсэн үг юм уу? Босгочин гэсэн үг. Наагаад ингээд түүнээс биш бол хөмсг наасан гэсэн үг биш шүү дээ тий. Хөмсгөө ингээд тэрийгээ түрхээд хойш нь ингээд арьстай жоохон нааж байгаа. Гэтэ яг ингээд таг ингээд наалдуулахгүй баг зэрэг ингээд босгонгоо ингээд хөнкөө ингээд дэш нь цавуул үүсгэж байгаа. Бүр ингээд скотчтсан юм шиг наахаар болохоор арай онцгой харагдаад байдیں۔ Арай хэмэл болчих гээд. Яг хөө тэгэж нааж болно л доо. Манайхан оронд нь хийм хийлэгчтэй юм билээ ингээд нөгөө босгоцсон юм шиг. Тэгээ хийм хийлгэж бас болно. Тэгчж жагаад яагаад тэгүүлээд байгаа юм? Яагаад тэгэн байран босгох шалтгаан байгаад байгаа юм гэхэлэр тэгчих юм бол нөгөө өстэй энэ бол өстэй хүмүүст тэгцэгвэр байдаг юм. Өстэй хүмүүст нөгөө завсар гарангууд тэрэн дээр нэгээ харандаагаараа ч юм уу жоохон юм өмцөн байгаа хэсгүүд дээр нэг хитгэн нэг зураал айгүй цаг хэмнээд тэгээ хөөрхөн цэвэрхэн харагдах
тусалж байгаа. Тэгэхээр би өстэй тэгээд юу бас их яахгүй төгсгөл байхгүй байгаад байдсан шүү дээ монголчууд чинь. Төгсгөл дээрээ жоохон эднэрийг ингэж босгоол төгсгөл дээр нь жоохон гээл ч юм уу эсвэл харандаага хэрэглээл тэгэл энэ асуудал хурдан шийдэгдэж. Хөмсгөнөдөө би нэг хим хэлгэж үзчихсэн. Гой гэл бас л хүний үгэнд орол. Үнэхээр хянамгай хүмүүс өдөр тутамдаа толинд байнга харж засч яахгүй бол эн чинь удирдлаггүй болчдөг юм байлээ шүү дээ. Одоо миний хөмсг бол хүний хөмсгч ингээл уг нь байрандаа байж ах хэвээр. Гэтэл ингээл үсээ янзлах төдөд нөгөө хөмсгч урагшаага ханарцсан. Нэг харахтал бүргөө хөмсгч бүр тал тийшээ арзаацсан. Тэгээ би бурхан минь одоостой мөрөөрөө л баймаар юм байна. Хэрвээ энийг арчилж чадахгүй бол тэгэхгүй тэгээд нэг арзаасан хөмсгтэй нэг хэсэг явсан. Хөмсгний хим чинь нөгөө ингээд ширхэг ингээд буржилгацдаг. Тийм байх. Бас тийм үү. Тэгээд хим айхтар хийлэхгүй зүгээр ингээд нэг удаадаа л босгоол. Буржгаар шулуун хим байвал байт юм. Хим зөвхөн босгодог л хим байгаа даа. Ингээд өндийлэгдэг буюу ингээд байнга ингээд босоогоор нь байлгах га. Тэнгүүд нөгөө ингээд буржичдаг. Эсвэл нөгөө нэг их өстэй хүмүүст бол ингээд нөгөө дууссан сормосны бодог ч юм уу эсвэл зориултынхаа тийм хөмсгний маскарануудаар ингээд зүгээр нэг бүрчин сормос боож байгаа юм шиг бочхоор бүгдээрээ ширхэглээд өнгө орчин. Тэгэнгүүт тэрийг тэгж заавал тодруулах шаардлагагүй. За би яста хөмсг ярьсан дээр өнгөтэй өстэй эмэгтэйчүүдэд төлөөлөд нэг юм асууя. Одоо миний өсний өнгө юм өөр өнгөтэй байгаад байдаг. Гэтэл миний хөмсг ингээд тас хар угаасаа уг миний ус бол хар ус ахгүй юу. Гэтэл миний хөмсг угаасаа хар байх нь ойлгомжтой. Тэгээ зарим хүмүүс хэлэхдээ хөмсгөө ягаа ингээ хар байлгаад байгаа юм бэ? Энийгээ жоохон бордуу болгооч гэ. Би одоо ямар хөмсгөө бороор бодолтой нэш тийм ээ үсний будгаар яах ёстой юм бэ? Хэлхүүлээд бороор. Угаасаа байгаа нь миний энэ хөмсг юм чинь ингээ харахаар угаасаа миний ингээ үс хөмсг хоёр нэг нь ингээд шар нөгөөх нь хар ингээ харагдаад байна. Энийний зүгээр үү? Эсвэл би яг хүмүүсээ хэлээд байгаа шиг хөмсгнийхээ өнгийг нэг жоохон бууруулж бордуу болгох ёстой юм уу? Яах вэ? Яг уу тухайн лүк одоо тухайн өдрийн юунасаа болж болно. Яг уу хар байж болно. Гэхдээ байнгын бор баймаар байгаа бол одоо тэгээд нөгөө бутгаас өөр аргагүй болно. Гэтэ энийг аргалдаг арга байна л да. Нөгөө миний түрүүний нөгөө хөмсгний маскара байна гэд хэлээд байгаа шүү. Энэ маа нөгөө олон өнгөтэй байдгийн. Одоо хоёулагийн өсний өнгнөөс ахуулаад хар хүртэл ингээд бүх өнгө байгаа. Одоо жишээ нь өнөөдөр шар баймаар яг өсөө дагъя гэлдэх юм бол шар болгоцсон ч болно. Одоо залуучууд айгүй их тэгдэж штэ. Хоронд нүдээ будаад хөмсггүй зарим нь хусаад авчдаг. Зарим нь ингээд арайж хосч чадахгүйнүүд нь ингээд шар алгаад нөгөө жигд өнгөтэй. Хөмсг маань их тод. Ер нь хөмсг монголчууд л их хөмсгэн дуртай. Ягаад гэвэл нөгөө боровтордуу арьстай хүмүүс их байдаг болохоор хөмсг сайхан бор хар жиргэр сайхан байх нь гоё байдаг л болохоос ер нь бол нөгөө хөмсгний өнгө буурах тусмаа л хүнд нэлээд даруухан зөөлөн харагдтыг. Залуухан харагдтыг. Тэгэхээр хэрвээ та залуухан баймаар заримдаа бас өнгө төрөх жоохон өөрчлөлмөр санагц үедээ одоо өөрийн бараа өнгийг бууруулсан тийм өсний югаар ботход тэр ерөөсөө тэгэж будаг одоо өөр өнгө одоо бид нар чинь жишээ нь бор харандаагаар ингээд бодчихгонгод өөрийн өсний өнгөнөөс зөрж харагдаад байна шүү дээ. Тэр бол ингээд нийтээр нь жигдгэн ингээд будчихж байгаа болохоор нэг ширхэгч ус үлдээлгүй будаж чадах юм бол бүгдээрээ л өнгө нь хувирчих юм. Тэгэхээр ингээд ганц хаяада хүрэн борч юм уу те жоохон шаргал бордоо өнгөтэй явхад дараа нь угаагаал. Тийм байна. За шараа бай гэхэд нэг жоохон борлуулж тэгэж үзүүл үзгэл юм байна. Тийм байна. Тэрийг дандаа хаар ингээд хурц санагдаад байна. Ер нь бол өс хөмсг хоёр ойролцоо өнгөтэй байх нь ер нь зүгээр. Миний хувьд болохоор асуудал юу гэхээр хөмсгний харандаа авахлаар тэр нь эсвэл хар, эсвэл саарл, эсвэл бор байдаг. Тэгээ ерөөсөө миний өөрийн хөмсг яг ямар юм хар гэхээр хараар бодчихаар хар л байл л да. Гэхдээ бүр нэг их тод болох. Амар тод хөмсг болчиход идэг. Тэгээд саарлаар бодохоор ялгараад байгаа юм шиг, бороор бодохоор бүр ялгараад байгаа юм шиг. Энийг нь яаж сонгож авт юм бол? Бид хэд одоо ингэдэг. Бид хэдийн хувьд бол өнөөх гэлээ хэрэгжилж байгаа. Гэл чинь зарим артистууд контроор ботчтой хөмсгийг. Контр гэхээр нүдний контророо тий. Өөх тийм үү. Тэр нөгөө гэлний өнгөнүүд дотор чинь яг л нүдний контр шиг ингээд бороосоо ингээд хар бор, хүрэн бор, шаргал бор гэл олон сонголт байгаа. Тэднэр нь арай ягч тэгж контр шиг тод гарахгүй ч гэсэн ийм арай зөөл одоо өөрөөр хэлбэл хав хараар будчихулээ бурхан минь болох гэдэг шүү дээ. Тэгэхээр хар өнгөний бууралттай хөмсгний өнгө байгаад байгаа байхгүй жишээ нь. Хоёулагийн хувьд бол одоо яалтчгүй ингээд маш гоё тод хар хөмсгтэй. Тэгээд энийгээ гүйцэд доторхын дүүрэх юм бол айгүй тод болчин. Тийм учраас зөвхөн үзүүрийн л уртсгадаг ч юм уу те байхгүй гэсгээл нөхөд яг ижил өнгөөр нэг харандаа ч юм уу эсвэл гэлэн ч юм уу ингээл гүцээгээл зурхад урд хэсэг тэр төв байгаа хэсгүүд рүү бүр ерөөсөө ойртоод чирэггүй тэгэл.
Одоо нөгөө будах аргыг асуучаад нэгэн л хөмсгөн дээр ярьж байгаа юм чи. За хөмсөх будах ёстой хэцүү. Ингээл эхлэн шүү те. Тэгэл тэр хоёр хөмсг чинь хоорондоо ижилхэн болдгоо. Нэг нь бучаа нөгөөх нь бутахаар ингээд харахаар хоёр өөр юм харагдаад. Тэгээ энийг болдог бол нөгөө ингээ хэв тавьж байгаа дунд нь оруулаад ингээ бодчоор санагдаад идэх байхгүй. Будах техник гэж байна уу? Юу яаж бодвол зүгээр вэ? Бид нэр хөмсг ерөөсө төгсгөлөөс л тод байх хэвээр. Тэгээ урагшаагаад урагшлах тусмаа бүдгэрэх хэвээр. Энэ ерөөсө гол будалтын дүрм нь. Урдаасаа эхэлж ерөөсөө л будаж болохгүй гэсэн үг. Урдаасаа л эхэлж будчихлаар л яг ингээд огт ингээд байхгүй өсгүү хүмүүс дээр бол ингээд нөгөө үсээ зурж эхлэхдээ урдаасаа ингээд эхэлдэг хүмүүс байх нь байгаа. Гэтэ тэд нар чинь юм хялгас зурж байгаа байхгүй маш нарийнхан юм ингээд маш болгоомжтой. Зүгээр л энгийн одоо өөрсдийгөө л боддог хүмүүс дөнгөж урдаас эхлэх юм бол одоо эхлээл гээлэндээ дүрж байгаа магадгүй харандаага эхний даралт чинь айгүй тод гарахтаа урд гарчих юм бол өнөөхөө арилгаад ингэж юм гэсээр нэг талтартчих чинь хоёрт одоо уртл тод байх тусмал хүн их ингээд уурлал хөмсгөө зангидаал хүний хүмүүдээс муухай хараад байгаа юм шиг харагддаг учраас төгсгөлөөл эхэлнэ. Зоригтой эхлэж байгаа бол төгсгөлөөсөө л яв. Тэгэл төгсгөл чинь ингээд үзүүрэн чимхэгдээл за яаж өрөх юм хойшоо юм уу чигээрээ дуусгах юм уу эсвэл дугуулаад дуусгах юм уу гэдгээ харин өөрийнхөө хөмсгийг хараад үз. Хөмсгнүүд чи ихэнхдээ л номтой. Гэтэ номын бүр арилгаад үзүүрлээд байдаг хүмүүс байдаг ингээд дээшээ ингээд нүдээ ингэж өргөх гээд эсэргээрээ бүр ингэж нуулардаг ч хүмүүс байдیں۔ Тэгэхээр тэрийг ингээд өөрийнх нь байглаас ургаж байгааг нь эхлээд анзаарчих таад маань. Тэгэнгүүт тэрийн дагуулаад ингээд төгсгөлийн зурчих. Тэгээд урагшаа зурх хэрэг байна уу байхгүйгаа харчих. Огт байхгүй бол одоо чин тал хөмсгтэй гэж төсөөлөхөд байхгүй талаас ардаасаа ингэж ухрааж бодно л гэсэн. Зөв. Тий. Ардаас ингэж зурнж гэж хэлээд байгаа юм биш л те. Одоо ингээ хөмсгний гол байлаа гэхэд эндээсээ тэгшин химээ аваад хоошоо дуусгаад талаас нь аваад хоош нь дуусгаад байгаа гэсэн үг. Тэрнээс яг бүр эндээс эхлээд ингээд байгаа ш талаас нь. Тэгээ үлдсэн талыг уусгадаг ч юм уу урагш нь ингээд алга болгож будаад байгаа гэсэн үг. Ер нь бол хөмсгөө яг голоор нь хувьчж байгаа л голоосоо хойш будалтаа хийгээд үлдсэний уусгах нь эсвэл урд хийх ёстой бол хийх ёстой. Одоо өөрөөр хэлбэл урдаа өсгөх хүмүүс бас байдیں۔ Одоо яг ингээд хамрлуу дөгөх тусам өсөнд байхгүй болсоор байгаад алга болчихдог. Тэднийг нэг ойртуулж ээж хамрыг одоо өндөр харагдуулах шаардлагатай бол би тэднэр дээр нь харин ганц хоёр өс зураад өгөхөд бол зүгээр. Тэгэхээр ингээд нөгөө байхгүй хэсгүүдээ эхлээд харчих. Байхгүй хэсгүүд дээрээ будна. Гэхдээ уртлаасаа эхэлж болохгүй хойноосоо. Тэр нь гээл юм уу? Нөгөө юм үзүүрлдэг харандаагаар зурвал арай нэг өс өөрөө ингээд нэг ширхэгтэй. Ширхэг өөрөө харагддаг учраас та хэд минь юусоо яаж буцсан ширхэглээл бодвол зүгээр. Өмнө нь бол нөгөө дүүргээд харлуулад бодчихдаг гэсэн штэ. Манай ээж мэжийн үед бол нөгөө ингээд хашаанд хийж байгаа л ингээд тэнтэл бодчихдаг. Бас одоо болохоор нөгөө ингээд илүү юм өсрөхөг зуралтууд ихсээд байгаа болохоор тэгнэ. Тэгээ ер нь төгсгөлөө бол ингээд дүүргээд буцсан ч бол нэг асуудалгүй. Гэхдээ урд хэсгүүд дээр л дүүргэлт хийж болохгүй. Ингээд айгүй их ингээд бүтэн ингээд тэгээ одоо ингээд дөрөвчлээ хашаанд хийгээд бодож арайч болохгүй. Тэр л модноос харсан да. Одоо хөмсгөн дээр бол за хөмсг нэлээ сайн хөмсг асуудалтай. За нүрээ будахад салфеткын маскыг солонгос хэл тэр болгон хүмүүс мэддэгвэ. Зааврыг харахаар эхлээд маска тавиад тэгээд угаач гээд байгаа юм уу, угаахгүй ч гээд байгаа юм уу? Учир нь олдохгүй байгаад гэдгийг. Өглөө нүрээ угаачаад маск тавиад угаахгүйгээр араас нь төн рүү тавиад ингээд явчвал болох уу? Тэгвэл нүүр нэг аятайхан чигтэй байгаа юм шиг санагдаад идэгэн. Тэгснээ бас угаах ёстой юм ин угаахгүй өдөржин завааруулад нүүрэн дээрээ олон давхар юм яваад байгаа юм биш байгаа даа гэж бас бодогдоод идэгэн. Угаах юм шүү дээ. Тэгээ би заримдаа угаагаа заримдаа угаахгүй байгаад идэгэн. Яах вэ? Өглөө тавьж байгаа бол угаасан дээр. Ягаад тэгэхээр мейкапын суурь нь айгу юм голдог. Мейкапын суурь өөрөө амар маягтай байхгүй юу? Таны одоо юу хий? Одоо жишээл гаргachвал хүмүүс ойлгож байгаа. Над дээр нөгөө их чинь ингээд айрд ажил ихтэй будаг тогтохгүй нүүр харцаагаад харна маск тавьчаад ороод ирлээ. Ингээд шууд будчихж болох уу гэхэд болдгоо байхгүй юу? Маска тавьчингууд маск нэг юм нэг налцанхай тэгээд юм наалтамхай юм байдаг. Тэр наалтамхай зүйл нь ингээд хэсэг хугацааны дээр нүүрэнд ингээд чихтэй гоё мэдрэмж байгаа ч гэсэн будалтанд болохоор тэр ингээд огтоосоо хөдлөхгүй болгочдөг байхгүй юу? Ингээд наашин цааш нь хөдлөхгүй болгочтой юу гэж шууд очиод наалтах гэдэг гэсэн. Тэнгүүд би крем очиод ингээ кремээ уусгаад ингээ зөндөө газар руу тараах гадах чинь нэг газараа очиж наалтчаад ингээ тарж өгдөг. Тэгээд тараах гिचл байтал ингээ хуйлраад ингээ бөмбөрөөд нөгөө крем чи өөрөө ингээ баг нэг юм ингэж хуулах гэж байгаа юм шиг ингээд идэх байхгүй. Тэгээ энийг ингээ баг ингээ аваад авахаар.
Тэгээд заваархаар чинь тэгээд энэ нүүр маань тий бүр муухай болчлаа гэхээр болохгүй. Шүүн бол унтчаад чийг нь авч одоо байлгаж хомчоо тэгээд босоод ирэхэд бол болно. Гэтэ заавал усаар зайл гэж бичсэн байвал тэр зайлах хэрэгтэй л гэсэн. За одоо тэн асууя. Эмэгтэй хүний ерөөсөө хамгийн гол чухал бодолт бол нүдэл байдаг юм шиг надад санагддаг. Тэгэхээр хөмсөг ярьчихсан, хөмсгөө сайхан будчихлаа. Одоо тэнэ яаж сонгож авах вэ? За энэ бол миний номер 1 айгу хэцүү зүйл болчиход байна. Миний хувьд бол тэн ингээд гаднаас нь хараа авчлаа. Өөстө яг миний буддаг өнгөнүүд энэ шүү гэл. Авцсан чинь нэг л сонин тэн авчжээ. Тэгээ одоо ямар тэнийг яаж зохицуулж авд юм бол тоо. Ханаас авбал зүгээр юм болоо. За тэн дээр болохоор дотор нь байгаа өнгөн дунд заавал нэг бор өнгө явж явах хэрэгтэй. Яагаад гэхэлэр манай Монгол эмэгтэйчүүд бүгд нөгөө эндээ жоохон юм одоо хүнхээс нүдтэй эмэгтэйчүүд их цөөхөн штэ. Нөгөө Монголын онцлогоо шалтгаалаад тийм болохоор заавал энэ нүдний энэ одоо бүлцэн хэсгүүдийг цааш нь дарах өнгө тэр дунд заавал явж явах хэрэгтэй нэгт заяа. Тэгээд хоёрт одоо хятад тэнүүд ер нь онцгой удаан одоо хурдан арилдаг. Гарцсан зүгээр мөртлөө хурдан арилгана. Солонгос тэнүүд бүтгэн мөртлөө бас л ийм айхтар удаан бас нэг айхтар. Тогтсны хувьд бол гайгүй. Гэхдээ ер нь бол бүдгэл гарна гэсэн. Тэгэхээр миний хувьд бол шууд Америк тэн аваа л гэж хэлнэ. Америк тэн дээр одоо дундчаас дээшээ бүх брэндүүд байгаа. Гэхдээ ийм 4 өнгөтэй ч юм уу та хэд мань өдөр тутамдаа хэрэглэхэд за нэг бор орууллаа. За шаардлагатай үед нэг бараан хүрэн бараан ч юм уу эсвэл хар ч юм уу тий. Тэн дунд нэг заавал тэн дунд нэг гэгээлг өнгө байх хэрэгтэй байгаа тань. За тэр гэгээлг өнгө нь таны өөрийн нэг өнгө тодорхойлдог одоо ямар хэрэг тестээр үзчихсэн ямар нэгэн байдлаар өөрийгөө хүүтэн дулаан өнгөтэй гэдгийг мэдчих чадсан бол тэр өнгөний ч өнгө заавал явах хэрэгтэй. Магадгүй цэнхэр өнгө гой цогтөг бол тэр дунд цэнхэр байх хэрэгтэй. Ягаан өнгө цогтөг бол ягаан эсвэл улбар шар цогтөг бол улбар шар нэг өнгө заавал байх хэрэгтэй. За тэгээд Америк тэнүүд дунд одоо ингээд Орос тэнүүд их сайн. Орос тэн байвал одоо Монгол зарагдж байгаа Наташа Диноно гээд тэн аюу алтартай явж байна. Энэ бол үнэхээр сайн тэн. Ерөнхийдөө сайн тэн нэг жоохон шохон хэм маягтай байдаг. Хараад тэнийг харж бол мэдэх боломжгүй л дээ. Шохон гэхээр яаж мэдэх вэ? Гэхээр та хэд маань одоо ингээд хуурай дуу харагдах уу? Нэлээд хуур харагдана. Тэгээд ингээд тэнний багс ингээд одоо багсаар ингээд үрхэд тэгэж амар ингээд нунтаг ингээд хуйларч бөөгнөрч ингээд авагдахгүй. Тэгээд одоо ойлгочлаа. Нэр тийм байдаг. За тэр ундгүй ингээд нүүрэн дээр бас унахгүй гэсэн чинь бид нэр ингээд нүдэн дээр шууд бодоход ингээд доошо хацран дээр унаад крем дээр налчвал муухай учраас тийм байхгүй. Тэгээд Америк тэнүүдээс болохоор жишээ нь одоо ингээд Color Pop ч юм уу ингээд ямар нэгэн брендийг сонгож авлаа гэхэд тэд нар бас л ингээд нэг тийм дайггүй юм юу байгаад байдیں۔ Арай нэг тийм нэгтэршил сайн гэсэн. Тэрийг одоо харж бол мэдхэд хэцүү. Бид нэр өөрсдөө ч өөний сайн юм байна, энэ муу юм байна, тэр муу юм байна гэд хэлэхэд хэцүү. Жишээ нь Солонгос одоо би артист хүний хувьд Солонгосоос тэн авах шаардлага гарах юм бол яг нөгөө Солонгосын артистуудын хэрэгэлдэг тэн ч юм уу эсвэл нөгөө нэг сургуулиуд одоо мейкап артист бэлддэг сургуулиудын тэн минь авдаг байхгүй юу? Одоо жишээ нь тэмцээнд бол Солонгос тэнээр бэлддэг жишээ нь одоо олон улсын тэмцээнүүдэд илүү олон өнгөний сонголтуудтай. Тэнгүүд тэр авдаг тэн хүртэл тусдаа өөр газраас одоо өөр тэнийг аваад байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд худалдаанд байгаа тэр гоо сайхны тэнүүдээс арай өөр тэн хэрэгэлдэг бид нэр. Тийм. Одоо бас нэг юм асууя. Одоо нөгөө тэн авчлаа. За би тэн авцсан нэг Америк тэн авчлаа шүү. Тэгээ тэн дээр нэг 4 юм уу 6 өнгө байлаа гэж бодъё. За бид нэр өдөр тутамдаа зүгээр нэг өнгөөр ингээд явчихсан дээр гэдэг юм уу? За дор хаяж 2 өнгө орох хэрэгтэй байдаг уу? Уусгах хэрэгтэй байдаг юм уу? Эсвэл яаж бодох хэрэгтэй байдаг? За би түрүү нөгөө хэлсэн шүү дээ. Заавал нэг бор өнгө байх хэрэгтэй гэдэг юм. Тэр бор өнгө нь таны сүүдрийн өнгөтэй тун тустай өнгө байвал зүгээр гэсэн үг. Болохгүй сүдрээрээ ч тавьж болно. Тэргээрээ л та энэ нэг яс одоо энэ хүн болгонд одоо энд яс байгаа шүү дээ. Нэг юм нэг гавлын ясны юм нэг дуурга нүд тойрсон. Энэ ясан дотроо л бодох юм. Тийм. Тэгэхээр эхлээл нэг тэр бор өнгийг л энэ ясан дотроо л ингээл нүдний эхлээс төгсгөл хүртэл одоо нүдний энэ ясан дотор бодно гэж хэлчихээр энэс би гарч болохгүй л болчихж байгаа. Энэ дотроо л ингэж багтааж бодох юм байна. За тэгээд ингэж бодохгүй энэ дотор л ингээл наашин цаашин дуулаад л хахад энэ ямар учиртай юм гэхээр нэгт нөгөө таны бүлцээгээд байгааг дарчиж байгаа. Хоёрт нүдний хэлбэрийг ингээд автоматар шууд гаргаад өгчөж байгаа байхгүй юу.
За тэгээд доорооч бас жоохон тавиул одоо нүдний одоо зүлхэн ч юм уу дүүл доотлыг цаашлуулад өгчин. За ингээл дээдл доотлын буюу нүдний антам ингээд дугууг ингээд гаргаад өгчөж байгаа байхгүй. За ингээд шууд контрол тавина, сурмусаа бодно, дуртай юм хаяг явж болно. Нэг өнгөөр байх. Ингээд нэг өнгөөр байж болж байгаа. Ямар ч гэсэн монголчуудад бол ямар ч асуудалгүй. Хоёр дахь өнгө буюу бараа өнгө ямар учиртай гэхэлэр хэрвээ таны нүд ямар нэгэн байдлаар богинохон эсвэл жижигхэн тэ эсвэл хит бүлтсэн ч юм уу ингээд байд юу гэдгийг тэ ингээд таны нүдэнд асуудал байгаа бол төгсгөл хит унжгаар харагдаж байгаад тэр бараа өнгө таныг одоо өрөхөх, сунгах, татах одоо хар өнгөөр л жишээ тарч би нэлээд тод өнгөийг сонгоё. Тэгэхэд хар өнгө төгсгөл дээр тавьчихад ийшээ татагдчихж байна. Хар өнгөийг бүтэн тавьчихад дээш өргөгдөж байна. Хар өнгөийг доор тавихад доотлын нүд татагдчихж байна. Ингээд шууд татаад шилжүүлээд байдаг гэсэн үг ингээд доош нь дэш ингээд. Тэгэхээр л өнгөө дагаж нүд ингэж явдаг учраас тэр өнгөл таныг одоо өөрчлөлтөнд яа. Одоо чинь миний нүдний доотл ингэж унжаад байдаг гэчээд ганцхан бор өнгө тавьж явахад унжснараа л харагдана. Тэгэхээр нөгөө яг унжаад байгаа хэсгүүд дээр жохон тавиад өмнөх өнгөтэйгээ жохон дунд нь холиол өгчөж байгаа. Хоёр өнгийг дунд нь ингэж холих чинь нөгөө юм холдог тусгай багс байгаа ш юм нулимсээ хэлбэртэй. Тэргээрээ ингээл энэ хоёр өнгийг хооронд ингээ холиод хахад тэгэл уусчихж байгаа. Тэр бол нэг хэцүү биш. Өнгө нь юм л учиртай. Цагаан өнгөнүүд болохоор ихэнхдээ дүүргэлт хийхэд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл жишээ нь би их нарийнхан давхраатай байлаа. Миний давхраа ингээд би уулын давхраагаа л харагдуулмаар байтал ингээд давхраагийн минь давсан энэ зов намайг муухай харагдуулаад байлаа гэж бодоход би энэ дургуй хэсэг дээрээ нөгөө бор өнгөө тавьж энийг цааш нь төвлөнгүүтээ дуртай миний давхраа гаргаад ирэнгүүт давхраан дээр нөгөө цагаан өнгөө тавиал контролтож байна. Тэгэхэд миний давхраа ингээд наашаа гарч ирээд юун цааш орчиж байгаа. Энэ мэт. Тий энэ нүдний энэ дээр эмобитар хоёулаа ингээл гол энд нь ингээд цагаанаар будцсан. Гой харагдаад байгаа гэж тий. Тэр нөгөө тэр ямар учиртай вэ? Урш нь одоо сонгож харагдаж байна. Нэгт одоо нүдийг одоо хойдолтой бараа өнгийн ч юм уу тэн тавьчлаа гэхэд хойш олчиж байгаа. Ингээ хойш нь. Урдлын цагаан урагш нь болгож байгаа. Та хоёр нүдээ ерөөхдөө урагш нь хойш нь болгосон л гэсэн. За энд ингээд гэрэл одоо хайлайтер буюу саатай нөгөө юм нарийн шиг хэлээд байгаа шүү дээ. Тэрийг ингээд урд тайцсан чи би гой харагдаж байна гэдэг нь таны нүдийг ингээд цоглог одоо юм цоглог болгоод өгч чинь гэсэн. Одоо өөрөөр хэлбэл нүдний доторх голын хар чинь эндээ байгаад байгаа юм биш байхгүй? Энд чинь болохоор бидний цагаан байгаад байгаа байхгүй? Нүдний одоо хар чинь голдоо тэгээ хоёр талд нь жоохон цэцгийн цагаанууд байгаа шүү дээ. Тэгэхээр энд би цагаан өнгө тавьснараа энэ цэцгийн цагаантай нийлж би нүдийг ингэж нийлүүлж ингэж гоё гэрэлтүүлж харагдуулаад байна. Энэ бараанаар энэ талыг харлуулснараа энэ талаа би ингэж одоо сарниулж ингэж анхаарлын төвөөс гаргаж өргөж буулгах ажлуудаа хийж байна л гэсэн. Тэгэхээр нэг зорилго нь бол ийм л учиртай. За өнөөдрийн сэдв таалагдчихэж байна. Бид нар чинь заримдаа хитрхи том юм яриад л тэгээ сүлд нь яриад дууссаны дараа завж авчулцсан юм юу лээ гэж бодоод байдаг шүү дээ. Одоо өстө яг эмэгтэйчүүд хоорондоо ярьдаг. Тэрийг яадаг, энийг ингэдэг юм гэсэн сэдв байна. За нүүр арьс арчилгаан дээр би сүүлийн 1 жил орчим яг нэг бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. Тэр нь тэгээд надад таарсаар байгаа. Тэгсэн чинь зарим нэг хүмүүс бас тэгж яриад байдаг. Энэ 1-2 жил хэрэгэлсэн бол одоо наатахаас солиоч чинь ингээд болохгүй штэ тэгжээж арьсаа сэргээдэг ч гэлөө өөр бүтээгдэхүүн таардаг болгодог ч гэлөө ингээд байдаг. Одоо надад хараад байгаа бол би тэрийг насаараа төрөх нь хаашаа энэ нэг 2-3 жил аятайхан хэрэгжилж болдоггүй юм уу? Яагаад бүтээгдэхүүнээ тийг солих хэрэгтэй байдгийг эсвэл энэ ингэж яриад байдаг нь буруу юу? Би болохоор наатахан дээр чинь заавал соль гэдэг юм хэлэхгүй. Хэрвээ та солих хөстэй бол одоо таны насны одоо та одоо магадгүй за би 40-оор жишээ авъя 40-тэй за би 40-тэй юм 3 жил хэрэглээ 4 жил 5 жил хэрэглэхэд таны нөгөө арьс өөрөө нөгөө ахаал нэг өөрчлөлтөнд орохгүй нэг эластин нэг коллаген нэг баган норж унахад танд амар аягуулсаа мэддэгдэн шүү дээ одоо духны гол энэ тэгэнгүүт та тэрэн дээр анхаарах хэрэгтэй болж эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр тэрэнд нь арай жоохон таны хэрэгэлдгээс хүчтэй юм орж ирэхээс өөр аргагүй болонгууд та өөрчлөхөөс өөр аргагүй байдалд орж байгаа юм. Тэгэхээр одоохондоо ингээд цохоод явж байгаа нь болоо л байна. Тэгээд урт хугацаанд танд ингээд аяанда ингээд тэр бүтээгдэхүүнч таныг одоо дийлхэ болж эхлэхийн цагт та за баяртай гэж явуулж байна гэж байгаа. Ойролцоогоор нэг 3 жил бол таарад байгаа бол болох юм байна тий. Тэрчдөө байжгаад хэрэглэх юма 50-аас дээш бол мэдээж болохгүй нэ. Тэгэхээр жоо хүчин нэмж ордог гэсэн. Нөгөө багаар ингээд одоо би 20-тай байжж нэг ганц 2 нэг үрчлэг гаргахын төдийд л би хөшрөлтийн эсрэг юм хэрэглэхгүй бол гэж болохгүй л гэсэн. Тэр чин цаг нь ирэхээр тэр бүтээгдэхүүний солихоос өөр аргагүй нөхцөл үүсэх байхгүй юу? Ингээд харагдаад эхлэхээр хүн чинь хийнэ л гэсэн. Тэгэхээр заавал ингээл банк солиотой гэсэн юм бол байхгүй. За зохины тосны талаар
тодруулмаар байна. Зохины тос хэрэглэх ёстой гэдгийг 20 настайгаас эхлээ сонсч ирсэн хэрнээ өдөө болтол зохины тос хэрэглэж дадаагүй явж байна. Түүнийхээ горигч бас хангалттай амссан. Тэгэхээр зохины тосыг хэдэн наснаас хойш түрхэх ёстой юм бэ? Мэдээж зовх нэмгийн юм чинь сонгож авах тал дээр их анхааралтай хандахгүй болохгүй байх. Би болохоор зохины тосон дээр нөгөө нэг айгуу тийм юу тавьдгийн. Одоо юу гэмээр юм дээ. Брендийн шаардлага за брэнд нь цаашаа. За зүгээр л нөгөө чанарын шаардлага тавьдаг гэх юм уу? Зүгээр л гадуур явж байгаа л танай зохины тос хэдвэ энэ заа авчи гэж ингэж яагаад яах юм. Энэ бол нөгөө шаал дэмэл зүгээр нүүрэндээ түрхэж байгаа тосоо түрхснээс ялгаагүй л болчихно гэсэн үг л дээ. За тэгээд зохич нөгөө нэг ингээл түрхэлтийн юм юугаа бас ингээд дагдсан билээ шүү дээ. Ингээд урдаас нь ингэж явжгаад хойшоо ингэж өргөж төгсгдөг ч юм уу те. Ингэхдээ хүртэл ингэж түрхэн. Зарим нь роллертэй ч юм уу те. Тэгэхээр би зохины тосон дээр нэлээд өндөр үнэтэй буюу за магадгүй хідээс ч дээш те. Нэлээд саяас ч дээш үеж болохоор тийм хэмжээний үнэтэй юмд л зохийг тийм амар үр дүн гаргаж яана л гэж хэлэх гээд байна л та. Тэрнээс биш тийм одоо жижиг зохины тоснууд тэгэж би ингээд байгаа байхгүй. Айгуу гоё ингээд зохин ингээд унжицсан. Тэгсэн мөртлөө би үнэхээр бүр өдөр шөнөгүй зохины тос хэргэлдэг гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэр яасан юм. Үнэхээр зохины тос сайн байсан бол тэр эмэгтэй тийм явахгүй байхгүй. Тэгэхээр зохины тосон дээр бол бүр ингээд нэлээд өндөр чанар тавьж ажиллаарай та хэд маань. Тэгээд мэдээж 25-аас дээш зохины тосыг төрхөж эхлүүл зүгээр нөгөө бас л энэ бизнес явж байгаа. Та 18 хүрээд 20-тойгоос эхэлж дөрөх мөрөх гээд 20-тойд одоо унжаад ах зовх ер нь бол зүгээр тэгээд ер нь бол тэрнээс дэш буюу одоо ингээ баг багаар нөгөө нүүрч өөрөө гуйчгаа болол арьсч өөрийгөө өргөж дийлхэ болох цагаас л эхлээл түрхсээр л явсан дээр гэхдээ л нөгөө яг л чанар дээр нь л амар саачаал бүглэх хэрэгтэй. Би одоо яг энэ тэр гэл ингээд хэлмээр байгаа. Би болдог хэсгийн сайн мэддэг байна. Гэхдээ ингээл тэднийхээ за энийг бол бүгд мэдж байгаа шүү дээ. Шишээ дог мэдж байгаа. Би шишээ догоор жишээ авчил та. Шишээ догийн одоо зохины тосны сүүлийн үеийн загвараар ч юм уу ингээд тэд нэр нэг роллер молортой ч юм уу те тэд мэднэрээс одоо ингээд хэрэглээд үзэхэд ер нь гэмгүү 40-с дээшүүдтэй бол тэгээл хэлчихээ. Тэгээ тэрнээс цааш зөндөө гой гой юунууд байгаа. Яг бүтээгдэхүүн бол голж эхэлдэг нас гэж байна л да. Хүнд ялцчихгүй 40-с дээш болоод ирэнгүүт яг ингээд нөгөө би нэг 50-та эмэгтэйг бодоход арьсан айгуу гоё байх юм бол тэр эмэгтэйгээс бүтээгдэхүүн асуухад тэр яг нэг тийм нэлээд чанартай юм хэрэгэлдэг гэл хариулах жишээ нь яваад харал би эндээс төгөлд гаргаад ойлголоо ийм л учиртай байна гэж бодод. Энэ бүтээгдэхүүн дээр нэг юм нэмэлтээр асуухад юу агаад байна нөгөө Европ бүтээгдэхүүн Азийн бүтээгдэхүүн хоёр үнэтэй бүтээгдэхүүн байлаа гэхэд ер нь бид нэр Азаа сонгох нь зөв бөө эсвэл Европын зөв болов. Одоо Европын миний мэдхийн нэг бүтээгдэхүүн байгаад байна л да. Тэндээс би зохины тос гэж авч ирсэн. Надад тийм нэг үр дүнтэй биш санагдсан. Гэхдээ үнэтэй хэрнээ. Алдартай ч бүтээгдэхүүн тэр. Тэгтэл би бодчихсон байхгүй. За Аз хүнд Аз нь л дээр юм байна гэж бодсон байхгүй. Тэгэхээр энэ дээр ямар нь дээр юм бол? За энэ дээр бас нэг юм анхааруулаад хэлэхэд нөгөө их юм нүдэн онидаг ч юм уу эсвэл ингээд тийм рефлексүүд бол яадгүй юм байна гэж ойлгосон шүү. Нөгөө арилдгүй юм байна. Одоо ингээд нүдний зохин дээр ингээд хүмүүс нүдний шил зүгөөд ингээд юм ингэж хараагаа ингэж фокусж хардаг хүмүүсийн яг энэ хэсгээр ингээд өвчлөө ингээд тогтчтой юм байлээ. Тэрийг бол би зохины тос дийлнэ гэж бодохгүй л байна. Учир нь тэр хүн байнгын л ингээд байгаа учраас энэ рефлексийг бол тэгэхээр та хэд ингээд нүдээ өргөдөг ч юм уу энэ бас та хэдийн маань ингэж бас ингээд байх нөлөө байгаа шүү энэ бүтээгдэхүүнээс гадна. Тэгээд би болохоор нөгөө Франц ч юм уу тийм бас нөгөө өмнөхдөр ярьжсэн шүү дээ арьс арчилгаан дээр косметик төрлийн бүтээгдэхүүн та хэд маань аваа тэгээд тэрнээс үр дүн тэхээ суугаадах юм аа гэд нөгөө л дермогийнхаа ямиг ярих гэдэг тэр нөгөө нэг судалсан тестлсэн нөгөө нэг үйлдвэр өөрөө тухайн компани үйлдвэр өөрөө яг л тэр талаараа судалдаг нэг дерматологист суурьтай компани байх хэвээр тэгжээж таны цохны арьс яаж ажилтیں۔ Тэр арьсны цаана яг ямар одоо ажлууд явагдаж байгаа тэрийг хэнийг босгоод ирвэл нөгөө хэдийгаа ингээд татаад явчих гэдэг юмыг мэддэг компани л чадна. Тэгэхгүй бол зүгээр л одоо гоо сайхны хөөхөн гэдэг косметик газрууд бол таны цохыг өргөхгүй байх. Би бол тэгж л бодчих. За одоо будалт руугаа эргээд орчих. Будалтан дээр нөгөө нүдний тэн ярьсан шүү дээ тий. Би бас нэг юм бодоод харсан юм л да. Зүгээр ингээ мейкап артистуудаас
1-2-оос нь харслаа. Эхлээд бид нэр ингээд суурай тавиад кремээ дүрхчээ дараа нь хөмсг рүүгээ ороод нүд рүүгээ ороо явдаг байсан чинь нэг артист нэг айгүй олон жил өмнө чи эхлээд нүдэ бод тэгээ ингэж хамгийн сүүлдээ кремээ тавьмав гэж бол авцсан. Дистарал ондоо байхаар өөр үйдэг юм уу? Эсвэл зүгээр энэ хэдэн жилийн өмнөх л зүгээр надад хэлсэн зүйл юм болов уу? Эсвэл би буруу тавиад байсан юм уу? Хүмүүс артист болгоо өөрийн гэсэн арга барилтай л да. Жишээ нь тухайн артист айгу тод боддог юм байна л да. Ер нь нүдний бодолтууд дээр их акцент өгж боддог артист байж. Тийм артистууд нүднээс эхэлдэг. Учир нь нөгөө нүдэн дээр одоо ингээд тэн олон өнгийн одоо олон уусгалт хийгдсэн олон тэн орно олон тэн үүрэх тусам гээд суур муухай алгаад байдаг. Тийм болохоор нөгөө суураа цэвэрхэн байлгахын тулд нүднийхээ бодолтыг ингээд бүх юмнуудаа болгож дуусаад хамгийн сүүлд нүрээ цэвэрлээд тосоо түрхэд праймер түрхэд кремдүүд явдаг гэсэн үг. Тэгэхээр нүд ингэж гүйцэтгэлээсээ хайчаад тэг явдаг байхгүй юу? Миний хувьд бол ерөөсөө тэгэж яаж сурснаасаа л болж байгаа. Хэрвээ би одоо тэгэж бодно гэдэг юм бол жишээ нь би хөмсгөө кремтчихдэг ч юм уу. Эсвэл ингээд нөгөө гой тавьсан тэн дээрээ порлондж байгаа санаанд дарчдаг ч юм уу. Ингээд муухай олгочих гээд байдаг учраас тухайн хүн тэгээ сурцсан артист тэгээ нүдэн дээр их акцент өгдөг артист л байж тэл гэж бодож байна надад болохоор. Яг тийм хүмүүс л ихэнхдээ тэгж бодоод байдаг шүү дээ. Нүдээ аяга гоё боддог. Тэгээ нүдэн дээр нүдний бодолтоо цэвэрхийж дуусаад дараа нь кремлэг ордог. Одоо сармус тийм одоо сармусаа яах вэ? Нүдэн дээр ч аягүй их ажил ордог шүү дээ. Миний бодолтой одоо тал нь нүдэн дээр л цагнадаг шүү дээ. Сормусан дээр за сормусыг бол одоо дэрвэлэгч хийм энэ төр гээд би жоохон өнжөө сормустай октодод хиймийг хөөргөн санал болгочихсон. Гэтэ сайн нэг нь яагаад тэгэхээр тэд нэр ингээд тэгэл тэрийн хөөргөн сормусныхаа бодгаар бодоод илүү дутуу хийлгээд ах шаардлагагүй хөөрхөн тийм байж тээ гэл. Гой гой сормустай монголчууд ч аягүй сормус сайтай шүү дээ ер нь бол. Тэгэхээр сормусны будгаар будаал дэрвэлгээл дэрвэлэгчээр дэрвэлгэн сормусан дээр ч одоо тэгэж айхтар яг ингэж бодох хэвээр тийм зүйл байгаа гэсэн юм бол байхгүй. Нэг асуулт байна. Доотлын сормусаа ер нь будах хэвээр муу. Будахлаар бүр амар болоод байгаа ч юм шиг саримтаа санагддаг юм аа. Нэг удаа тэгсэн шүү дээ. Ингээд айгүй гой сормустай юм ихтэй харна. Тааста гой харагч जैन дэдл доотлыг будчих гэсэн чи би яг аалз шиг харагдаад миний нүд яг аалзчлаа штэ гэд тэгээд тэгсэн чи би ингээд дотроо Тэгэж тийм би ерөөсөө тэгэж бодож харж үзээгүй юм биш тэгээ. Би яг миний нүд гол нь ингээ харалцсан тэгснэг явах гад баг энэ чи хоёр талышаа алхалаа гээл тэгсэн чинь би бүр санаа зовоод яг бодсноо хэлсэн байна. Тийм би нэр яг тэгчүү дээч гэж бодох шиг тэгээд тийм яг л тэгэхээр тийм урт байгаад будаад яавал тэр чинь бас ихтэй өөр юм байлаа. Хүн тэгэж харагдаад чамаагүй бодох хүсэлтэй хүн байна. Тэгтээ хамаагүй жишээ биш үү. Тэгээд доод ингээд сормосоо ер нь би өөрөө бодох дуртай болохоор би боддаг л гэж хэлээд байгаа. Учир нь минийх тийм урт тишэлтэй. Тэгээд ингээд бодчихлаар надад арай л нэг тийм эмхтэй л их санагдаад байдаг. Айгүй инээдтэй Уучлаарай. Инээ түрээд гоё юм харин гэхдээ. Тэгтээ яг л ингэж бодоод байдаг. Гэхдээ тэр аал золоод байгаа шалтгаан чинь нөгөө энэ нь айгүй их юм дэргвэр доошоо дэргвэр ихэнх нь юм шулуун харагддаг шүү дээ сормос чаа. Тэгэхээр аалз басан зөв буруу юу? Тэр яг хов хүнээс л тийм байх сурц зоо. Би бол аалз болохтой дуртай байх болно. Үргэлжил. Би аалз болох бас дургүй. Хүүхнүүд ингээд доод сормосоо будаал байдгийн. Будаж үзчихсэн сормосныхаа будагны үзүрээр нэг айтайхан ингээр бас л үнэхээр яг аалз яг оноод хэлцээ. Жогоо надад бас эвгүй санагддаг. Ихтэлгүй цөөхөн ширхээр хөнхөө явхад бол зүгээр дээ. Их айхтар ингээ нөгөө дээд шигээ өтгөрүүлэх гээд хичээгээд доотхоо тэгээд ахаар л тийм зүйл болоод байгаа юм баггүй юу. Тэрнээс энэ дээр 2 яваад энэ дээр 5 явж болно шүү дээ. Доотлол дээр цөөхөн л явчих. Тэрийг заавал тэгэж айгүй их яах гээд байгаа. Давхарлна гэсэн үг шүү дээ. Давхарлааг нь хэлээд байгаа тий. Энэ дээр их давхарлаад өтгөрүүлээд дэрвэлгэж болоод байгаа. Доотхоо болохоор арай цөөхөн явчих. Гэтэ огт байхгүй байснаас тэгээд явал бас зүгээр. За одоо урал руу явж болох уу? Болно шүү дээ. Уруулны асуудал бас их асуудалтай. Мейкапчнаар одоо та хэдээр уруулаа бодуулахаар айтайхан нэмэх газар нэмээд ингээд хүрээгийн баг зэрэг ингээд жижиг уралтай хүмүүс бол ингээд томруулаад тэр нь тэгээд нэг давуулаад бодсон юм шиг харагдахгүй их айтайхан байна. Өдөр болгон мейкапчнаар бодуулж чадахгүй. Өөрөө дуурайнаа тэр чинь бас хөрхөн хүрээлэгчээр ингээд тэгэхэр бүр нэг юм үнэхээр бүтэхгүй. Миний уруул жижигхэн гэдэг нь харагдаад тахад би ингээд нэг тостой хоол идсэн юм шиг давуулаад бодцсон. Тэр нь харагдаад ерөөсө болж өгдөггүй. Энэ уруулыг яаж тунгийн тааруулж тэгсэн ирнэ айтайхан талбай домтой болгож ингэж боддгийм бэ?
та нөгөө мэдэнтэй уруулын эмгтэй болгоны уруулын будагны түрхсэн байдал нь өөр өгдөг штеп. Зарим нэг бүр үзүүрлээд уу шиг ингээ шохолгоод бодцсон хүүхнүүд байхад зарим нь яг тэгшин бодцсон. Зарим нь зөвхөн нэг талын л хэрэглээд идэг гэл ингээд байдаг шиг уруулан дээр эмгтэйчүүдтэй яг өөр хандлагатай байдаг юм лээ. Ингээд алиалагчийн уруу шиг үзүүрлээд бодох дуртай эмгтэй байхад ингэж татах дуртай, ингэж босгох дуртай. Гэтэ ер нь бол би артистийнхаа зүгээс бол помбор бөөрөнхий уруулал зүгээр залуухан харагдуулна. Уруул үрчлээ их байх тусмаа л тэгээд нингэн байх тусмаа овор нэмээд идэг. Нэгт. Хоёрт нүүрнийхээ хэмжээг хар. Таны нүүр өргөөшөө их том байна уу? Уртаашаа том байна уу? Одоо уруул эднэрийг чинь тэнцвүүлдэг байхгүй юу? Одоо энэ хүртэл бүх ингээд нүд амаа будаад ингээд зохицуулцдаг. Энэ зайд хоос ойргоод байгаа байхгүй. Хамарнаас доош энэ хэсэг зай. Өөрөөр хэлбэл хацарны арьсны үргэлжлэл эрүү хэсэгт ч ингээд нүүрний бараг нэлээд хэдэн хувийг авч иж энэ хэсэг дээр юу ч байхгүй болонгууд энэ хэсэг дээр хитэх төвлөрөөд энэ хоосон болчих гээд байдаг болохоор тэнцүүг нь авахын тулд нингэн энэ дээр нэг цэг шиг ганцхан юм харагдахаар тэгээл тэр нүүрний бодол тэр чигээр ингээд хувирал явчихдаг учраас энэ дээр ингээд томруулах хэрэгтэй бол жижигрүүлээ жижигрэх хэрэгтэй бол томруулах хэрэгтэй байдیں۔ За томруулъя буюу өөрөөр хэлбэл миний одоо хэлээд байгаа бодолт нь одоо уруулын хүрээлэгчийг хаанаас ихэж зурхаас л бүх юм болдیں۔ Та хэрэг уруулаа дээрээс нь ихэж хүрээлдэг бол энэ яалч байсан гурвалж уруул гарна. За. Яасан ч гурвалж уруул гарна. Та уруулаа үзүр төгсгөлөөс эргүүлж боддог бол энэ харин дуурга буюу дугуй хэлбэртэй уруул гарна. Одоо дугуй бөөрө хийж юм уу те. Ийм помбор одоо миний яриад байгаа уруул гарч ирнэ. Тэгэхээр ингээл ихэж авал ингээл зурж байгаа бол тэгэл гурвалж тэгэл нэг юм Жумбисэн юм явах нь юм байна. Жумбис уруул дуртай бол тэгэж болно шүү. Намайг ингэ бодчихлаар л хүмүүс энэ нь авчих нөгөөдгөө авчих гэсээр байгаад миний нөгөөдгийг ингээд бүр хосуулаад тавьчихдаг байхгүй. Окей та бол ингээл гоё гэл гэдэг шиг. Доотлоо бас яг адилхан ингээд нэг дугуйг нь. Тэгэхээр энэ ингэж барилт чинь л айгуу чухал гэдэг. Та хааш нь одоо харуулж харандаага ханаасаа эхэлж яг Азигийн хаанаас явж байгаа чинь дээрээс ингэж явал ерөөсөө яаж ч бодвол одоо эн чинь миний сургалт би ч нэг олон удаа хүмүүс сургалт заагаад олон хүмүүс яаж сурж байгааг анзаарчингууд маш олон хүмүүс дээрээс эхлээд байна бодд юм бэл. Тэгээд би таних шиг ингэж уруулаа зурж өрөөс чадахгүй юм. Тэгээд уруулаа хүрээлчээд жоохон юм хэлбэр гаргаж хүрээлчээд жоохон дайли нэг тал руугаа ингэсэн уруултаа хүмүүс байдаг байхгүй. Тэр ч бас адилхан ингээд уруулны хүрээлэгч чи уруултай чи ижилхэн өнгөтэй байвал зүгээр. Эсвэл жоохон нэгэн тооноор тод байж болно. Тэгчиж жагаад эсвэл боли бүр байхгүй бол бор өнгийн сүүдэрний өнгөний бор одоо хөмсгний харандааны өнгө шиг гэсэн үг шүү дээ. Юугаар ингэчиж жагаад тэгээд тэрийг дараад бутчихдаг байхгүй юу? Хүрээгээ дараад. Хүрээн дотроо биш. Хүрээгээ тэр хүрээгээ уруул гэж бодоод бутчихна. Тэгэхээр л нөгөө артистуудыг хийгээд байгаа том уруул эсвэл таныхын засахыг хүсэж байгаа тэр уруул гараад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр манайхан ч уулаасаа нөгөө өөр өнгийн хүрээлэгчээр хүрээлж хагаад доторхоо бодоод идэм билээ. Тэгэхээр чин энд ямар ч өөрчлөлт гарахгүй байна. Нөгөө л уруулч. Бид хэд яаж вэ? Илүү гаргаад яг хүрээн дээрээ бодоод байгаа. Зурсан хүрээгээ уруул шиг бодоод байгаа гэсэн. Яаж сонгоод байна? Та нарын будсан уруулын хүрээлэгч өдөр хоол унд идэ, цай уугаад орой бараг байж яхахын худалч хүнд. За бидний будсан будаг ерөөсөө нэг кофе уухтал байхгүй. Бараг өөртөө ингээ идчихдээ штэ. Харин тийм. Ийм будагнууд гардаг болчихжээ. Нөгөө ингээд шилэн дээр үнсэл шалган гот юу ч байхгүй. Юу ч байхгүй. Ийм юм гарчиж. Тэгээ бид хэд тэрийг ер нь авдаг. Тэр нь болохоор ингээд айгуу сайн тогтдог. Би одоо нэг улаан уруулын будгаар бодсон байгаа. Зэнтэй нэг юм ихтэй. Эн чинь надад зөндөө байдаг байхгүй. Тэгээд нэг юм ихтэй хүнсэлцээд арилаагүй гэд ирсэн. Чи хаанаас авсан заадаг гэж гээд тэгэхээр ийм бас байдаг байх нэ. Тэгэхээр ингээд бас үнэхээр сайнууд бол байдаг ш уруулсан дээр. Үнсэлцэж шалгадаг байх нэ. Шалгадаг бас байна. Тэгэхээр яг хаа арилдгууд нь ч зүгээр л дээ тийм үү биш. Хүмүүс чинь тэгэл сэргийгээл явж байдаг. Гэтэ уруул бол ер нь бол өдөр тутмын энгийн бодгууд бол бүгдээрээ нэг уруулын бодгаа иддэг эмгтээчүүдийн тухай бас зөндөө байдаг шүү дээ. Ингээд экогийн лаваараа, сайнны лаваараа тэгээ иддгээс хойш сайнны л хэрэглээрээ тэгэл уруулын өнгөлөгч бай, бодогч бай, тосон бодогч бай бүгдээр ингээд алга болно шингээл. Энэ нөгөө уруулын будгууд одоо янз бүр болсон шүү дээ. Мат будаг гэдэг ингээд зарим нь бүр тослог ихтэй гялалцсан гэлтгансан. Тэгээ бас нөгөө өнгөлөгчүүд гэд байна шүү дээ, тий. Эднэрийг яаж сонгож авбал зүгээрээ өөрийнхөө арьсныг харж иж сонгох уу эсвэл яах вэ? Уруулны будагны өнгө, өөрийн уруулны өнгийг ингээд буулга одоо жоохон хүрэн борч гэх юм царайтай хүмүүсний
хүрэн уралтай байдаг байхгүй. Өөрийнх нь өнгөнд тэнгууд би тэр хүн дээр ямар ч гоё өнгө тавиад тэр өнгийг буулгаад байдаг байхгүй. Нэг тооноор ингээд доош нь буулгаад байдаг. Тэгэхээр өөрийнхөө өнгийг дагаж явуулах зүгээр. Яав ягаан усан ягаан өнгөтэй бодгийн одоо уралтай хүн дээр бодохаар бүтггүй өнгө хүртэл тодорч гараад байт. Тэгэхээр ингээд уруулныхаа өнгийг та хэд маань ажиглаад үзээрэй. Цаад суур өнгөн дээр энэ өнгө одоо өсний өнгө дээр бид нэр одоо миний бор дээр энэ орох уу энэ гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг л одоо энэ дээр минийх буухаараа яаж улбар шар суурьтай уруулан дээр одоо ягаан тавингу тэр хоёрын дундаас өөр өнгө гарч ирж мэрээд ингээд хороод байдаг учраас өнгөө дагдаг ч юм уу. Эхлээд өөрийнхөө уруулын өнгийг хар. Энэ одоо маш нууцгүй арга ба шүү дээ. Энэ өндгөн дээр хумсаараа ингээд нэг тлийн хумсаараа өндгөн дээр маш чанга шахангууд энэ таны одоо плашны уруулны өнгө шүү дээ. Оо, тийм үү. Даарад энэ одоо бараг өнгө гарах юм. Агаа яг энэ тэгэл дэлгүүрт орчвол өндгөө дараад ингээд гүйштэй бүгдээрээ. Аа, тийм энэ бол маш бэст арга. За. Өндгөө маш гарч байгаа инхцээгээр даруулж харъя. Цусны шинжилгээ өгөх гээд өндгөний зүү дардаг шүү дээ. Тэрэн шиг ингээд тэгт чи энэ чинь нэг айгүй чангалдгүй юу? Яг л тэрэн шиг. Ягавтар дуугаад. Энд чинь хацрын өнгөлөгч нэ чинь ч өнгө. Оо, тийм үү. Оо, энийг чи мэдээд авъя. Систем мэдэхгүй юм шүү дээ. Тэгээ уруул өнгөлөгч болон одоо будагч гэж хэлэхгүй. Өнгөлөгч болон тийм тинтүүд дээр бол би солонгост өрсөлдөгч байхгүй гэж боддоо шүү дээ. Солонгосууд бол нэрээ яагаад тэр уруулан дээр тэгтлийг хасаад өглөөгөөд тийм мэдгүй. Гэхдээ л үнэхээр мянган өнгөлөгчнүүд тэднийг хэрхэн яаж тогтоох тал дээр тэд бол сайн ажиллаж байна. Сүүлд нэг юм уруулын өнгөлөгч төрхсөн чинь доторх өнгө нь арилахгүй. Гэхдээ өнгөлөгч нь арилаад байгаа мөртлөө өнгө нь арилахгүй байгаа байхгүй. Өнгөлөгч нь гэдэг нь ялзаад байгаа. Нойтон юм нь арилаад байгаа мөртлөө дотор нь тэр өнгөлөгчтэй хамт гараад байгаа тэр өнгө нь юус арил. Уруулан дээр маань байгаа л. Тэр нөгөө сүүлийн үед нэг манай найруулагч Дэги маань ингээд гоё өнгөлөгч төрхэд эн чин гоё бомбоолгод ингээд надад нэрэж гоё санагдаад тэгээ чимчигнээл инки энэ ямар учиртай юм бэ? Ямар үед яах вэ тэр судасны үг л одоо ингээд тэлүүлж өгдөг юм шиг байгаа. Яг цаанаа тэр цаад ажиллаж байгаа процесс бол наанаа болохоор тэр ингээд одоо юм за ингээд заавал хүрээлж томруулахгүйгээр те бүр ингээд яахгүйгээр ингээд жоохон жижиг уруултай хүмүүс тэгэхээр ингээд жоохон юм уруулжийн мөрчлөө ихтэй штэ ингээд тэд нарыг жоохон тэнэлгээд өгчхөр хүн чинь бас ингээд нүүрний хэлбэрт ч гэсэн ингээд жоохон юм хэмжээнд томроод эхэлчихэж байгаа байхгүй. Тэр зүгээр тэр үедээ л тэгдэж штэ. Монголд тийм зөндөө гой бомбоолгочнууд байгаа. Тэгэхээр тэр яг бомбоож байгаа над бол нэг мэдэгдэг. Зүгээр л уруул хорсоод нэг тиймэрхүү санагдаад байсан да. Бомбодог бол байдаг. Бомбодгууд нь бол ингээд бүр ингээд чис гээл хорсоод жимжижсэн ингээд бүк гээл бомбож байгаа. Тийм үү. Тэгвэл бас болж штэ тий. Өөрт харагдахаар бомбоогоод идэг бол. Тийм тэгээд хөөрхөн нууцл арга штэ эмгтээчүүд бас тий. За өнөөдөр явж өгч байна. Цаг бас явж өгч байна. Одоо бүгдээрээ бутсан нүрээ цэвэрлэхүү те. Цэвэрлэгээний шат дарааллыг хайр юм байна штэ. Яг тэгдэг нүрээ бодуулсны орой энтэйг нэг 2 хоног явдаг ч болоосоо гэж боддог шүү. За тийм. Одоо би ч нөгөө сургалтандаа бол хамгийн түрүүний хичээл маань цэвэрлэг нь ордог байхгүй. За чи будад сурах гэж байгаа бол цэвэрлж сурнаа одоо. Ягаад гэвэл чи одоо нүрээ будаа сурчдаг. Нөгөөдгөө цэвэрлж чадахгүй бол нөгөө будагнаасаа эс нүртэй олчвол одоо тэрэн дээр тэрийг дарах гэж боддог болчихно гээд зөв заахын тулд дэлхийн нийтээрээ л юм 3 шат цэвэрлэгээ явж байгаа. Тэрийг бол бүгд мэддэг болцоо одоо. За тэгэнгүүт тэгээд мэдээж досон цэвэрлэгч эсвэл сүүн цэвэрлэгч энийг болохоор нөгөө арсны онцлогоос нь шалтгаалж хэлж өгч байгаа юм. Та ингээд одоо тос ялгардаг те тослог арьстай бол тосон цэвэрлэгч хэрэггүй эсвэл сүүн цэвэрлэгч буюу нөгөө гоо сайхан дорнгот нэг сүү шиг юм ягаалan гэдэг штэ те сүүн цэвэрлэгчийг сонгож болно. Ямар нэгэн байдлаар тосон юм уу сүүн цэвэрлэгчээр будгийг эхлээд задалдаг байхна. Энэ миний өөрийн ч гэсэн хэрэгжүүлдэг юу байхгүй. Тэгээ одоо энэ уруулын бодог бүгдийг ингээл холиол ингээл гутгаал ингээл баг нэг өнгөтэй болтол ингээл илэн штэ нөгөө тосороо ч юм уу эсвэл юу гарч байна. Одоо юм баалан болчихжээ нөгөөтг нь юм базлын шиг юм болсон штэ миний дөрсөн цэвэрлэгч одоо гоё. За тэгээ араас нь энийгээр цэвэрсний дараа нөгөө хөвөнд ч юм уу эсвэл алчуураар ч юм уу салбидга хуурай норгодог ямар нэг юмыг халуун усаар норгоод тэгээд тэр тосыг арчиж аав. Тэгээд тэрэн дээр гарахгүй болтол нүрээ арчиж авчаад араас нь одоо хөөсөн цэвэрлэгч явна. Тэгээ одоо энэ дарааллуудыг хүмүүс янз янзаар ярьж тайлбарлаад байт юм лээ. Учир нь миний хувьд бол эхлээд тосны явах хэвээр тосны үлдэгдэл арсны нөхсөөнд үлдсэн байгаа учраас бид ч гэсэн хорхог бодог гэдчихэд араас нь савндахгүй л арилдаггүй шүү дээ. Тэрнтэй ижил одоо хөөсний одоо бөмбөлгүүдийг одоо нөхрөө оруулах зорилгоор юм
савнг заавал хөөсрүүлэх ёстой. Хөөсөрсөн нь. Тэрнээс шууд ингээд цонгаа алган дээрээ тавь шууд ингээд угаачдаг юм билээ шүү дээ. Нөгөө хөөсрүүлдэг юм яагаад гарцсан юм бэлээ шүү дээ. Бүр ингээд энэнд маань зориулаад бүр тэгдэг ч болцсон лээ. Би бол угаасаа анханасаа хөөсрүүлдэг. Тэгээ хөөснөө тавингууд нэг хөөснүүд алга болсон гэдэг хэсэг хугацааны дараа тэр чинь нөгөө цаашгаа яваад орцсон. Тэгээ хөөсөн цэвэрлэгч явлаа. Хөөсөн цэвэрлэгчин дээрээ бас адилхан нөгөө арсныхаа онцлог тааруулж хөөсөн цэвэрлэгч аав шүү дээ. Мэдээж барааны савнаас арай хатуулга багтааг авах хэрэгтэйгаа бол бүгд мэддэг болсон тийм ээ. Тэгэл араас нь одоо цэвэрлэгч ус явдیں۔ Одоо бидний нөгөө хамгийн дуртай хайртай мэдслэрч орж ирдэг гэсэн үг байна. Бид нар чинь бол ингээл үрээл мэдслэрээр чинь ингээ шууд арилгадаг штэ тий. Би тэрэндээ үнэн голоосоо дургу. Айгүй олон хүмүүс зөвлөдөг. Битгий шууд будгаа мэдслэр дээрээ бид нар чинь яаралтай их чинь яг одоо будуулаад гарах хэрэгтэй байна. Өмнөх будгаа арилгаад гэсэн үед л бидний emergency байхгүй. Тэрнээс биш та нарих биш. Тэр үед та нар одоо зүгээр тэрний дараа юм cleanse water гэдэг юм зориултын цэвэрлдэг ус байгаа. Эсвэл та нар бицлэрээрээ жарчиж болно. Одоо тийм нөгөө спиртгүй бицлэрүүд гардаг болсон шүү дээ. Тийм усаараа арчаад ингээд бидний сүүлийн савнгийн үлдэгдлийг арилгаснаар бидний 3 шат цэвэрлэгээ ингээд дуусчих. Ингэсний дараа өнөх юу дуртайгаа хийж болно. Нөгөө дөрвөн тийм common доторх бүх юм маань ялж болно. 13 юм дурхсан ч бол тэгэл дуртай л. За цэвэрлэгэн дээр гэж сууж байхаас те энэ шат дараа зөндөө алдагдсан байна. Манай охины ээждээ надад зааж өгөөд идэг өгөл орой руу орж ийн. Эхлээд тосон цэвэрлэгчээрээ цэвэрлээч. Тосон цэвэрлэгчээ гэдэг идэг байхгүй. Тэгэхээр би зүгээр л гэлэн цэвэрлэгч гэдэг юм юу гэдэм бэ? Гарн дээр шахаад ингээ угаачдаг чи хөөсрүүлж барихгүй. Шууд тэрүүгээрээ угаагаад л эднэрийн нэг юм нь ийм баггүй юу. Эхэндээ ингээд хитэн сар жилдээ бол зүгээр тэгжил байтал айрс нэг тийм ядарсан айрс болчдөг байхгүй юу. Ингээд цаана юм үлдээгээд яваад байсан айрс чинь жоохон нэг үлдэхэд зүгээр штэ. Мянгуудаа үлдсэний дараа бол нилээ ядарсан буюу жоохон одоо югмээр саарл өнгөтэй болчихсон. Гундаад байна тийм ээ. Жоохон нэг тийм ингээд нэг гэрэлтгэ болчтой. Нэг хүмүүс чинь нэг гой гэрэлцээ айрстай гэж ярьдаг штэ. Тийм айрс бол яаж чигээд харагдах. Яг юм нэг юм бүрзгэр мат ч юм шиг өнгөтэй болчтой. Нэг хэсэг мэдслэрээр шууд очиол арчичдаг байла. Тэгээ дараа нь угаагаал тэгсэн чинь бүр ингээд эргэцэн байсан байна. Эднэрийг ихтэй эхлээд угаачаа дараа нь сонгоороо юугаараа артмарт гэдэг ингээд өөр яриа л байт юм лээ. Гэтэ миний логикоор бол яалтчгүй тосны дараа савн байх хэрэгтэй байхгүй юу? Мэдээж тосыг савнгаар л арилгах, савнгийн дараа тэр савнтаа яваад идэг хүмүүс бас байт юм лээ. Тэр чинь ингээд холцруудах, хурааших, хохорж унах шалтгаан бас бол. Шууд савнддаг хүмүүс ч бас байт юм лээ. Би нэг юм асуухаа мартцсан байна. Төрөө нөгөө будаг уруулан дээр очиод дуусаад нүрээ арилгацсан л та. Гэхдээ буцаад нэг юм асууч. Энэ нөгөө давхар ирүүч юм уу? Энэ доотлол дээр нөгөө гэрэл сүудэр тавиад байдгийн учрыг хэлж өгөөч. Заавал тавих хэрэгтэй юу? Үгүй юу? Энэ ихтэй шанаатай ч юм уу? Баг зэргийнх бол энэ бол ингээ бүр наашаа ингэж л гарч ирсэн л бишвэл одоо нэг жоохон ингээд унжаад байгаа дээр бол тавихад алга болчдөг сүдрийн буян чинь тийм биш үү? Нөгөө ингээд сүдрэгтэй манайхаа ингээд давуулж тавиад идэм билээ ингээд гаргаж ирээд ингээд миний хувьд болохоор энэ нэг талын шанаа маань энэ талаас өөр байдаг болохоор би тэнцвүүлэх гэж нэгийг гаргадیں۔ Тийм биш бол дотор нь буюу ясан доороо ингээд сүдрээ явуулдаг байхгүй. Тэгээ уусахтаа ингээд дотгошоо цааш нь буюу давхар ирээрүүгөө ингээд хийснээр хүзүү одоо шанаа одоо энэ одоо мөр хоёрын дунд байгаа энэ юуны хүзүүний энэ юу гоё ялгарч гарахаар эмхтэлэг илүү гоё үзүүтэй урт үзүүтэй ч гэдэг юм тэгж харагддаг. Тэрнээс ингээд нийлээд харагдахаараа муухай эмгтэн ч айгу муухай харагддсан юм л та хажуугасаа ингээд. Тэгээ энэ жавж мавжийг унжихыг жоох ингээд баг зэргийн сүдэр жавж унжина гэдэг чинь эрүүгээ давж доош унахыг хэлж байна шүү дээ. Энэ дээр ч гэсэн жоохон сүдэр тавихад энэ ч гэсэн ингээд өрөөгдөж харагдав. Энэ чинь нөгөө урдаас зүгээр юм шиг мөртлөө хажуугаас харахад ингээд жавж унчих ч айгу хөш харагдвал. Нилээн сайн будаж чаддаг байжээж миний бодлоор өөрөө туршиж алдчихсан болохоор сүүдэртэй нэх их оролцолдмор юм шиг санагдаад байсан. Нэг арагс тогмоодлогооны зураг байдаг штэ. Сүүдэр тавих гэж ийн гээл буруу газараа баахан хонхолгоол. Тэгэл энүүгээрээ ингэсэн чинь хаанаач хар цагаан байгааг нь мэддэхгүй болгоол бөөрки хар бор юм болцоод байсан. Тэрний оронд баг ямар нэг сүүдэр хэрэглэхгүйгээр нүдэндээ нэг хөнгөн тэн тавиад тэгээ баг ингээ бөөрки гэлцсэн цагаанаараа явж исэн. Дээр шахуу юу? Чадахгүй бол би ингээ хэлчихдээ шүү дээ. Та нар нэг бор крем, нэг андуурч авсан бор крем айл болгонд байдаг байхгүй юу? Ахын их чинь нэг юм эсвэл авчих нэг бор крем зорилттойгоор шүү. Тэгээд нөгөө өнөөх
өөрийн кремээ зүгээр нүүрэндээ түрхчээд бор кремээ ингэж түрхэх нь шүү дээ. Үндсэн кремээ хөмсгөн дотроо багтаагаад үлдсний тойруулаад түрхчих. Тэгэл нийлүүлэл ингээ болоо. Энэ л танд бараг сүдэр болчихно. Ямар учиртай ингэлээр одоо энд байгаа илүүд одоо монголчууд ер нь л нийтлэгээр ээжлэх. За бүгдээрээ л том шоноотой бүгдээрээ л нэг мал дугуй царайтай малич гаддаг болохоор ингээл одоо өөрөөр хэлбэл сүдэр тавих хэсгүүдийг нийтээр нь л ингэж 53-ын дүрм гэж байна. Одоо ингээд 5-ын тоо гэрэл ингээд 3-ын тоо сүдэр. Энэ дээр одоо жишээ нь ингээл хацран дээр 5 хажуу талд нь 3 одоо сая 5 тоо харагдчихна гэжсэн аа. Хажуу тал дээр ингээд 3 зөв. Ерөөсөө энд яс байна нөгөө хэд дээр л тавьчин тэгэл. Үнэхээр чадахгүй бол ингээл дугуулаад ингээл би заримдаа их залхуур хараад гэдэг ингээд захлуулаад борлуулчих юм байна. Тэг ингээд. Гэтэ энэ хоёрыг зааг нь мэддэгдүүлэхгүй гэрэнтэх юм шүү дээ. Холиол. Хальж байгаа л. Тэгэл зөвхөрлж. Энэ нөгөө фэйсбүүкээр яг энэ 53 мурав чи явж исэн баха. Янз янзаар ингэж гэрэл сүдэр тавиал. Тий, эн чин тэгэл өнөө л нөгөө хүмүүст ойлгуулах янз янзын л хэлбэр. Тийм байна. За баярлалаа. Цаг гарan гурлаа ярилцаа суусан байна. Өнгөрсөн дугаарыг бодвол энэ дугаар дээр илүү нарийн жижиг деталь яг л эмэгтэйчүүд хоорондоо ярьдаг энэ сэдвээр ярилцлаа. Их заяа да баярлалаа. Хувц сунар руу оръё, өсний засалт руу оръё гэсэн чинь бас ингээл сонирхож асуусаар агаад цаг гарan болцсон байна. Баярлалаа. За баярлалаа. Намайг урьж оролцуулсанд маш их баярлалаа. Үнэхээр хэл ам захтнаад байдаг юмнуудын маань сайхан яриадагт үнэхээр баярлалаа. Хүмүүст ингээд ганцаараа болохоор би чинь ингээ за өсрөөл нэг будуулж байгаа хүмүүстэй л хэлж байгаа юм. Энэ үүгээр би дамжуулж маш олон эмэгтэйчүүдэд хүргэж байгаа болохоор надад бол маш их баяртай байгаа том буян. Хийж гинаа л гэж бодож байгаа. Одоо тэгээ үзээ сууж байгаа охид бүсгүйчүүд маань дахиад доор хэсэгт комент дараагийн дугаар хийцгээе гэдэг юм бол дараа нь дахиад гурлаа ингэ сууж байгаа юм шүү дээ тий. Тэгээ яа харахгүй бас будалт бол бид нэр эмэгтэй бүсгүйчүүд бидний бол номер 1 зүйл хэрэгтэй зүйл өдрө болгон бид нар нүрээ буддаг. Буддгүй маа гэхэд будддгүй юм шиг буддаг ч эмэгтэйчүүд бас байна тий. Зохих хэмжээгээр бүгд л одоо нүүрэндээ ямар нэгэн өөсөвөө дарах жишээний ч юм уу юм төрхдөг байх гэж бодож байна. Тэгээд артист та баярлалаа. Өнөөдрийн дугаарт бол мейкап артист Инх Заяа оролцлоо. Тэгээ өмнөх дугаарыг бас нөхөж үзээгүй нэг нь. Тэгээ бид нэр өмнөх дугаараас эхлүүлээд ингээ 2 дугаарыг үзсэн цагт нүүрээ нэг бүтэн будаад сурчих байхаа гэж бодож байна. Тий. Туулда баярлалаа. Инх Заяада баярлалаа. Сонсогчдоо, бүсгүйчүүдэд баярлалаа. За ингээд өнөөдрийн дугаарыг энд хүрээд өндөрлөе үзэгчтэй, бүсгүйчүүдээ, сонсогчдоо Хөгжингэр радиогийн өндөр өсгийд подкаст маань 7 хоног болгон та бүхэнд хүрч явах болно. Эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг таарсан сэдвийн хүрээнд Эма туулнаар та бүхэнтэйгээ үргэлж хамтдаа байх болно. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай.